Түмнийг өөмөнд самуунд ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Ерөнхий сайдад энийг ч нэр төвшөлтгүй. Төрдөө ордуудмааргүй. Төшөв рүү ордуудмааргүй болсоо байдгүй ш. Бид нар хамтдаа ялах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ялагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ. Зорин өндрөг үзэгчтэй энэ твлээстэй хамт байгаа та бүхэнд баярлалаа. Лагуийн тойм нэвтрүүлгийн энэ 7 хоногийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За бид бүхэн студид ярилцахаар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч. За төв цэнгэлт хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Жадамбагийн инх жаргалан гурж авчираад байгаа. За танд орой өндрөг. За баярлалаа танд бас орой өндрөг. За таны ажил тавлаг уу? Тавлаг. За сүүлийн үед яасан одоо олонний анхаарлын төвд байх юм бэ та? Тэг яах вэ одоо бас ингээл цаг үетэйгээ одоо нийлүүлэл ажил төрлөө аль болох уялдуулаад хийхэд явахыг боддог. Гэхдээ энэ бол олонний анхааралд орж байгаа зүйл нь төлөвлөсөн зүйл бол биш хаа л гэж бодож байна. Ажил ер нь бага байна уу гайгүй юу? Нөхцөл байдал одоо наадмын бэлтгэлээр нэлээд байгаа хта. Одоо ер нь бол ажил ихсэж байгаа. Тэг ингээд наадмын бэлтгэлөө за тэгээд сурвалжлагын ажлууд гадаад улаарч байна те. Хаасайг бол хот бүжгэнжин л та. Агч өрөө улирлын чанартай зуны цөөхөн хэдэн сарл ажлуудаа дамжуулж авах хэрэгтэй. Тэгээд төв цэнгэлтийн хувьд бол яг бас зуны тоглолтууд эхэлж байгаа. Тэгээд намрын бас тоглолтуудын ажлууд зэрэгцээл эхэлж байгаа шүү. Яг таны ажлыг би одоо мэдээж их хэсэг талдаа байгаа гэдгийг бодож байгаа ч гэсэн яагаад ер нь бага байна гэж асууж байгаа. Нэг сошиалын хувьд ч юм уу олон нийтийн анхааралд ингээд шүүмжилэлд ороод ингээ яваад байгаа нь ер нь жоохон ажил багтаа байгаа юм болов гэдэг мэдрэмж төрүүлээд нэг талаас. Нөгөө талаасаа бас олон нийтийн энэ нэг шүүмжлэлийг таныг ер нь юу гэж дүгнж харж байна те. Ер нь төв цэнгэлт хүрээлэн гэдэг энэ нийслэлийн одоо энэ өмчтөй энэ газарт ямар ажил хийж хэрэгжүүлж байна. Энд дээр нөхцөл байдал яг ямар байна гэдэг зүйлийг асууж тодруулах зүйлс байгаа учраас за ерөнхийдөө нөгөө энэ 7 хоногийн хамгийн анхаарал татсан хүний нэгээр одоо баг та нэрлэгдэх гээд байх шиг байна шүү. Устрын хувьд бас ингээ бужигнаад янз янзын асуудлууд гарч ирдэг. 7 хоног болгонд бид хүн ийм олны танил анхаарал татсан хүмүүстэй байгаа. Тэгэхээр энэ 7 хоногийн хувьд бол та бол нэлээд анхаарал татаад байна. Ер нь асуудлыг юу гэж харж байна та? Хоёулаа ярилцлага шууд л юу. Гэхдээ яг ер нь бол би одоо ингээд одоо нэг ийм захим орчиндөө идэвхтэй байгаа ч юм уу. Ингээд эсвэл нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогчооч ингээд байгаа юм шиг л дээ. Яг тодорхойс урт хугацаанд харж явж ирсэн мэддэг хүмүүс бол мэдгэл баг. Ер нь бол захим орчиндөө нэлээд идэвхтэй байхыг зорддог гэх юм уу. Нөгөө талдаа бол ажлаа бас ер нь нээлттэй аль болох явъя гэж зорддог. Яг миний ажигласан зүйл бол би өөрөө өмнө хувьвшилт байжгаад одоо ингээд эрдэнэ төлөөлөгчтэй хуралд ингээд сая сонгогдсон. Тэгэхээр ер нь ажил хариуцж байгаа дарга нар бас төдийлөн бас хаалттай байдаг юм болов. Ямарваа нэгэн асуудал болохоор тухайн асуудлыг яг зүүн хүндээ нөгөө хөргөждөхгүй наагуур нь ингээд бужигнаад эсвэл маргалтаад хэрэлдээд ингээд яг мессежээ нөгөө ажил хариуцж байгаа дарга тэрийг сонсож байна уу? Тэр арт түмэн гэж нэрлэдэг байгаа те бизнес эрхлэгчд иргэдийн тэр дуу хоолойг тэр дарга тэрийг харж байна уу гэдэг ер нь би өөрөө их бодож явдیں۔ Тэгээд бас нэг өөрөөрөө дамжуулаад нэг хийж байгаа хэрэгжүүлж байгаа ажил төрлөө захим орчиндөө аль чадлаараа л нээлттэй бай гэж боддог. Тэр утгаараа бол яг ер нь лээтгэвтэй байдаг. Тэгээд амралтын өдрийн яг ингээд бас нэг оруулсан хүүхд хоёрын пост маань сая олонний анхааралд өртөх шиг боллоо л доо. Олонний анхааралд ер нь өртөөд барахгүй ер нь нэлээд араасаа хил ам дагуулсан. За хоёулаа гол асуудлаасаа эхэлж ер нь тэр пост тэр нэг юм өөрийнхөө үжил бодол өөрийнхөө илэрхийлэмжийг гаргасан тэр зүйлээ та ер нь ямар зорилгоор бичээд юуг илэрхийлэхийг хүссэн юм бэ? Яг ер нь бол амралтын өдөр тэгээд таас төрүүлээ ер нь ажил ихсэж байгаа. Тэгээд энэ захим орчинд одоо юу гэдгийг иргэдтэй хариу бичиж байгаа энэ зүйлүүд бол нэг завтаадаа бол биш. Илүү одоо нээлттэй байгаа шүү л гэдэг харуулахыг зорддог. Тэгээд ажил ихтэй байгаа учраас ер нь амралтын өдрүүдээр аль болох өөр хүмүүсттэй гэр орондоо цаг цаваа зарцуулъя гэж бүхэл аав ээж бас хүсдэг баг. Гэхдээ амьдрал бас болж болохгүй нэг асуудлууд байна. Тэгээд хүүхдтэй бол энэ амралтын өдрүүдээр би бас энэ зорж хогийн цагийг
үзүүлэе гэж бодсон. Ер нь хойшоо яваад хогийн цагаа үзүүлээ. Ер нь орчин нөхцөл байдал ямар байгаа бэ гэдгийг л харуулъя гэж бодсон. Өмнө нь бол ингээд бас өчнөө бид нар бол ингээд сургаалууд бол айлддаг шүү дээ, хичээл номоо сайн ийм тийм ингээд хүүхдүүд. Тэгэхээр бол мянга хэлэхээр нэг одоо харуул гэдэг шиг ерөнхийдөө миний одоо хүүхд те миний охин ингээд хичээл сургууль хоёрын хооронд явах амьдрал нэг өөр байгаа энэ гэр орондоо байгаа өөрийнхөө энэ нөөц болцоо энэ сайхан одоо чамайг хайрлж өсгөж байгаа энэ зүйлүүдээ ингээд үнэлээч. Амьдрал бол бас ингээд өөр байдгийн шүү. Амьдрал бас хатуу байгаа шүү. Орчин нөхцөл ийм байдаг шүү гэдэг талаас нь л одоо үзүүлж байгаа төр зургийг би ингээд цахим орчинд бол постлцсан. Тэрийг бол одоо нэг ийм зураг гэдэг шүү дээ. Одоо нэг Английн тач нэг ийм зураг байдаг. Энэ талаас өнцгөн дунд руу гаргаж байгаа юм шиг. Одоо таны өнцгөөс бол окей гэдэг. Тэгэхээр ер нь хүнийг яаж харах өнцөг гэдгээсээ бас яасан болоо. Тэгээд хүн өөрийнхөө хүлээж авах өнцгөр авахтаа илүү сөрөг талаас нь авцсан болов уу гэж бодсон. Гэж таарж байна. Ер нь олон нийтийн шүүмжлэлийг юу гэж хүлээж авсан бэ? За ер нь бол амьдрал хэцүү байгаа ядуу хүмүүсийг одоо ингэж дорд үзлээ. За хүүхдүүдийг дорд үзлээ. Ийм ялгуурлан гадуурх байдлыг нийтийн төлөө ажиллаж байгаа, ялангуяа иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа хүн энгийн иргэн биш та. Ийм үйлдэл одоо ийм санааг бол цолцуулж болохгүй. Олон нийтээс уучлалтгүй. Дээрэс нь бол байж боломгүй одоо юм бүдүүлэг үйл явдал байна гэж шүүмжилсэн. Би тэгээ хүмүүс аягүй постоо устгаач гэж шаардсан. Ерөнхийдөө би нөгөө өөрөө одоо эцэг хүний хувьд хүүхдтэй би юу гэж хэлж ямар одоо хандлагаар хандаж тухайн өдөр юу болсноо би өөрөө мэдчихэж байгаа учраас надад өөрт бас тийм совест байхгүй учраас би хандсан өнцгөө мэдчихэж байгаа учраас би байр суурин дээр ерөнхийдөө байж би бол пост аваагүй. Шүүмжлэлийг ер нь бол хүлээж авахгүй байна гэж ойлгох нь зөв. Шүүмжлэлийг хүлээж авах биш би иргэдийг би буруу харж байна. Та нар энийг зөв өнцгөөс нь хараач. Аливаа юм хоёр талтай. Би бол зөв өнцгөөс нь битсэн гэдгийг тайлбарласан. Гэхдээ тэрийг бол авахгүй л байсаар байгаа л ийм зүйл одоо ингээд даймжирлаа л да. За хоёул энэ одоо хааштай энэ посттой холбоотой асуудал үүссэн. Энийг зөвхөн энэ пост гэдэг агуулгаас нь биш. Энд ер нь цаана нь ямар агуулга цаана нь хөндөгдсөн юм бэ? Юуг бид нэр ингээд ойлгож энэ телевиз үзэгчд болон бид бүхэн юуг ярих ёстой юм бэ гэдэг өнцгөөс ярихын тулд энийг жоохон дэлгэрүүл ингээд ярьчий гэж бодож байна. Энэ шүүмжлэлийг бол та бол хүлээж авах шаардлагатай. Яагаад гэвэл та хувь иргэн биш үгүй юу? Монгол улсын засаг захиргааны нэгж буй энэ Улаанбаатар хотын иргэдийг төлөөлж байгаа төлөөлөгч хүн. Та үндсэн хуулиа ер нь уншиж үзсэн биз дээ. Уншсан уу? Манай үндсэн хууль ер нь бидний ажилж амьдрах. Та бүхний энэ төрд яаж ажил хийх, юуг дээдлээд, юуг орхиод, юунд анхаарал хандуулах ёстой юм бэ гэдгийг хангалттай заагаад өгсөн байдаг шүү дээ. Та үндсэн хуулийнхаа 2 дугаар бүлгийг ер нь их сайн уншаад үзсэн дээр баха. Тий. Энэ 2 дугаар бүлгийн 1-р зүйл, 2 дугаар зүйл дээр тодорхой заасан байдаг. Энэ бол нийгмийн гарал ухсаа, нийгмийн байдлаар нь, ажил албан байдлаар нь хүнийг үзэл бодлоор нь ялгуурлан гадуурхаж болохгүй гэдэг зүйлийг та зөрчиж байгаа байхгүй юу? Ер нь ёс суртахууны хувьд, эцэг хүний хувьд та тийм зүйлийг яриад амьдралыг ойлгуулах гэж оролдож байгаа тэр юу чинь одоо үндсэн санаа чинь танд байж болно. Гэхдээ төлөөлөгч хүн ийм зүйл ярина гэдэг чинь ер нь бол маш л буруу зүйл гэж би бол хувьдаа харж байна. Та юу гэж хэлэхээр? Тэгэхээр яг хоо би бас энийг ер нь сая сүүлийн олон өдрөл маш олон хүнтэй л ингээд үзэл бодол хуваалцаж байна л да. Тантай адилхан бодолтой хүмүүс бол нэлээдгүй байна. Нөгөө талд нь монголчууд яагаад үнтэйгээ эвлэрдэг юм бэ? Энэ бол ямар нэгэн хүн хүүхэд онцлоогүй яг л ерөнхий одоо ийм агуулгатай яг өөрийн чи хэлж байгаагаар одоо ийм
энд бол одоо ингэж ямар нэгэн ялгуурлан гадуурхаж байгаа юм зүйл бол алгаа. Тэгээд зүгээр байгаа юмыг байгаагаар нь ингээд бичгээр яагаад энийг ингээд мушхан гуйлж за одоо энэ бүр ингээд тэртгтаа тулаад бүр сэвгдээд ингээд ус төр ороод бүр өөртөө шаацгаа явчлаа л ийм байгаа юм бэ гэж байгаа. Ус төр үү? Тэгэхээр би бол энэ дээр бол таны санааг бол ойлгож байна. Би тэрийг би сая өмнө хэлсэн. Надад тийм ямар нэгэн ялгуурлан гадуурх үзэл санаа үзэл бодол нэг ширхэгч байхгүй. Би өөрөө нийслэлд одоо ажиллаж амьдарч байгаа нийслэлийн өөрөө онгон хөхт. Нийслэлийн ажил амьдрал яаж явж байгааг нүдэрээ харж өдөр болгон чихээрээ сонсож байгаа. Амьдрал ямар байгаа вэ гэдгийг үндсэн хуулийн 2 дугаар таны бүлэг уншиж одоо тэрийг гүн ухамсарлах гэхээс илүүтэй би өдөр болгон энийг нийгэм дээр болж байгаа мэдээлэл дээрээ би харж байгаа. Би энийг ойлгоод явж байгаа. Тэгэхээр энийг ойлгосон хүн таны хэлж байгаа одоо энэ өнцгөр бол ингэж хандаж нийгмийг одоо болон ямар нэгэн гэр бүл хүүхэд нийгмийн давхаргыг одоо ингэж ялгуурлан гадуурх үзэл бол гарах ёсгүй. Би бас тэгээгүй гэж бодож байгаа. Та бол гаргасан л да. Гаргасан. Би танд одоо яг өгөөрөнд тайлбарлаад өгье. За. Нарангийн ингрийн төвлөрсөн хогийн цэгийг өнөөдөр хүүхдтэй авч ирж үзүүллээ. Хичээлээ олигтой хийхгүй бас ээжийнхээ үгэнд орохгүй болохоор хичээл номондоо сайн шамдахгүй бол амьдрал хэдхэн километрийн цаана ямар байгааг боддоор харуулъя. Хүүхэд гээд таны хэлээд тайлбарлаад байгаа ш би нэр заагаагүй, хүн заагаагүй, хүүхдэд заагаагүй гэж тайлбарчин яваад байгаа ч гэсэн энэ агуулгач өөрөө тэр тэнд байгаа хүүхэд, энд байгаа хүүхэд хоёрыг харьцуулж байгаа байхгүй. Тэр энэ бол та өөрийгөө ингэ зөвтгөх ямар ч шалтгаан байхгүйгээр олон нийтээсээ уучлахгүй хөстөө иргэдэд төлөөлж байгаа тэнд байгаа хүмүүсээ төлөөлж байгаа юм бол ийм байдлаар асуудлыг хандаад тэгээ одоо ингэ надад буруу байхгүй би ингэж ойлгох гэсэн гэдэг өөрийнхөө өнцгөн дээр бол байж болохгүй л гэж би бол хувь сэтгүүлчийн хувьд бодож байна. Маш олон хүмүүс адилхан бодолтой байгаа. Тийм. Тэгэхээр яг бас зөндөө олон хүн болол зөвлөсөн. Пост ч юм бол одоо таны одоо өнцгөр бол харагдах нь бол харагдаж байна. Гэхдээ бас буруу ойлгохоор бол байна гэдэг байдлаар. Тэгэхээр ер нь бол уучвал яасан юм бэ гэдэг байдлаар л зөвлөсөн. Тэгээ би постны хараас дахиад нэг тайлбар пост хийсэн те. Тэр постыг таас одоо оншуул бас тэн дээр бол нэлээд ойлгомжтой л бичсэн байна. Тэгэхээр яг буруу ойлгохоор одоо агуулга зүйд бичсэн бол те. Тэн дээр бол яг би уучлалт өсч болж байна. Үндсэн санаан дээр бол би уучлалт гоох шаардлага байхгүй гэж бодож байгаа. Ягаад гэвэл би тийм агуулга санаатай тэр постыг хийгээгүй. Таны хэлж байгаа хүүхэд гэдэг нь би өөрийнхөө хүүхдийг хэлж байгаа. Хин нэгний хүүхдийг бол хэлээгүй. Инх жаргалын төлөөлөгч ер нь хаана өсч одоо төрж хаана боловсрол эзэмшсэн хүн юм бэ? Ер нь манай үзэгчдийг товчхон тайлбарлаж өгвөл. Би одоо нийслэл одоо төрж өссөн. Нэгдүгээр эмнэлэгт төрж аав ээж маань бол скетэн одоо ингээд айл манай гэр бүл бол ээж маань насаараа эмч хийсэн. Маань бас насаараа эдийн засгч хийж хагаад сүүлд би одоо айлын хин зүүхэд тэгээд маань ажилласаа гараад намайг одоо хүн хийсэн байдаг. Тэгээд ээж маань тэтгэвртэй харан гартлаа одоо эрүүл мэндийн салбарт насаараа ажиллаж байгаад ингээд тэтгэвртэй гарсан ээж маань байдаг. За ингээд манайх бол унган одоо энэ би микро хөхөд сансрын тэгээд түнэлийн ажлын одоо орон сууц оруулалт гэсэн үг шүү дээ. Тийм орон сууц оруулалт тийм. Анх бол тэнд одоо төрж өссөн. Тэгээ микрет одоо хичээл сургууль 33 дугаар сургуульд сурч ирсэн баг наснда. За сүүлд 23 дугаар сургууль. За их сургууль бол гэртэйгээ орхон шүтэс тэгээ тухайн одоо гитэмсэлтэй одоо шүтээсийн 5 дугаар байр гэдэг сургуулийн маань хүртэл өөр болцсон байлээ. Тэгээд сансрын хойдлын колонк дээр байрладаг. Тэгээ компьютер техник менежментийн сургуулийг дүүргэсэн. Ингээд өнөө одоо иргэн. Төлөөлөгч болсноос хойш ингээл бас баггуул ингээд төлөөлөгчийг ингэж хэллээ гэдэг ч юм уу те. Сошиалд ингээд нэг юм хэл хамд агуулаад. Ер нь төлөөлөгчийн ажлыг ер нь та юу гэж харддаг юм бэ? Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчийн ажлыг яг юу гэж бодож ороод одоо яг юу гэж харж ажиллаж байна?
За төлөөлөгчийн ингэж хэллээ гэдэг бол тэр бас ингээд төлөөлөгч рүү зөв бусаар дайрч харьцсан өнцөг байсан учраас би тэр зүйлийг бол хэлсэн байдаг. Төлөөлөгчийн ажил бол одоо нийслэл хотын маш олон тулгамж байгаа одоо энэ дэд үтс ер нь бол аж ахуйн ажиллал гэж хардаг. Энэ нийслэл хотын тулгамж байгаа аж ахуйн том асуудлууд. За энэ асуудлууд маань одоо мега төслүүд гэж яригдчихээн. Тэнд авах чинь би алдаатай зөвлөж би. Тэгэхээр бидэд мега төслүүдэд ч явуулах нь зөв. Мега төслүүдэд явуулж ингээд бас жижиг зүйлүүдэд орхитуулчих вэ. Жишээ нь явууны зам талбай хийчих болох л ажил. Тэгэхээр маш олон шийдвэрлэх аж ахуйн асуудлууд байгаа гэж хардаг. Яг таны сонгогдсон тойрогоос яг тийм одоо нарангийн гэр шиг гэдэг ч юм уу те уламжлалт чиг юм хогийн цэг танай хаавал дээр бол харьцангуй байхгүй баг. Төлөөлөгч хүний нийслэлийн иргэдийн хуралд иргэдэд төлөөлж байгаа хүний үндсэн ажлуудын нэг та өөрөө сая хэлж штэ. Иргэдэд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх юм аа. Тэр шийдвэрлэх ажлуудынх нь нэг нь тэр хогийн цэгийг янзлах байхгүй юу? Тэнд иргэдийг тийм нөхцөл байдалтай байхгүй байх хэмжээнд сурах боломжоор хангах хэмжээнд сургууль цэцэрлэгийн хүртээмжтэй байх хэмжээнд тэр хогийн цэгийг янзлаад магадгүй дахин боловсруулдаг байх хэмжээнд энэ зүйл рүү ер нь бол ажиллаа хийх ёстой л доо. Хийж байгаа шүү дээ. Тийм. Ер нь бол одоо 24 мега төсөлчин хогштой хөвлдүргээд явж байгаа шүү дээ. Тэгээд тэр энэ ажлууд чинь ажил хариуцсан дарга нар томилогдлоо. Тэр дарга нарыг одоо иргэдийн хурал дээр шахаж чинь, ажлын эсгүүд дээр шахаж чинь, хороодууд дээр шахаж чинь. 7 хоног болгоны засаг даргын өглөөний шуурхаа дээр төслүүдийн үйл явцуудыг бас ярьж байна. За засаг өөрөө тусдаа бас 7 хоног болгон хуралдаад ах шиг байна тийм ээ. Ажлууд бол огт явахгүй бүх юм муухай байгаа бол би биш байх гэж бодож байна. Би бол тэгж хэлээ. Ер нь бол миний бодол явж байгаа ажлууд байгаа. Явахгүй хурал нь ихтэй байгаа бас ажлууд байгаа. Шүүмжлэлтэй зүйл бол би дотор нь байгаа. Тэрийг бас чадах ятгаараа л хэлж байгаа. Миний хэлэх гээд байгаа бол санаа. Тэр хогийн цэг дээр байгаа иргэдийг ийм нөхцөл байдалтай болно шүү. Хичээлээ хийя гэдэг ч юм уу. Эсвэл энэ хүмүүс бол ийм нийгмийн хэсэг анги дээр бай шүү гэдэг өнцгөр биш. Тэр хүмүүсийг татаж авах. Тэгж ярихгүй байх хэмжээний зүйлийг хийгээсэй гэж үг нь бол та бүхэн сонгочод байгаа. Тийм. Гэхдээ та бас нэг юм ойлгох хэрэгтэй. Нэг өнцөг бас яваад байгаа тий. Та бүхэн гээд энэ үгэн дотор өчигдөр бас одоо тэр лайв хийх гээд орж ирсэн хүмүүсээс бас хэлжлээ. Яг энэ үг зохиолдсон та бүхэн гэж энийг хэлээд байгаа маа гэхэд танаа наам гэж байгаа байхгүй. Тэгэхээр миний хувьд бол иргэдийн төлөөлөгч урал сонгогдоод 5 сар болж байгаа. Засаг даргын зөвлөхөөр ажиллаад 7 сар болсон. Тэгээ ингээд 5 сар болж байгаа хугацаанд бүх хуралдаа суух ёстой. Хуралдаа сууж байна гэдэг бол иргэдэд төлөөлөөд тэнд дуу хоолой нь болоод иргэдийн дуу хоолой, хувийн хвшлийнхаа дуу хоолой болоод болж байгаа юм болж байна, болохгүй байгаа юм одоо тэр бүлэг дээрээ болохгүй байна гэх тийм ээ. Хэлж яриад сууж явах хэвээр үндсэн ажил нь тэр болоо гэж би ойлгож. Тэндээс хамаг шийдвэрүүд гарч байгаа тийм ээ. За тэгээд гарсан шийдвэрүүд дээр төлөөлөгч хүн болвол явж хэрэгжилтэн дээр нь хяналт тавих хэвээр гэж бас харж байгаа. Тэгээд хаануулаа сонгогдсон юм чинь гээд би хогийн цэг дээр очих болохгүй гэсэн бас зүйл байхгүй л дээ. Ер нь бол иргэд бол хогийн цэг дээр очлоо гэж шүүмжлээг байхгүй. Яг бас тийм ганц нэг өнцгүүд байсан. Та хаан уулын төлөөлөгч юм чи юу гэж сонгон айрхан дүүрэгт явж исэн юм бэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр бол нийслэл гэдэг бол өөрөө том айл, нийслэлийнхаа бүх дүүргээр ер нь явах хэвээр. За мэдээж хаан уул дүүрэгтэй бол хаан уул дүүргээс сонгогдсон ч хаан уул дүүрэгтэй анхаарна. Давхар бусад дүүргүүдээ бас чадах ятгаараа явж үзэх хэвээр болов гэж бодож чинь зөвхөн өрөөндөө суугаад одоо иргэдийн шүүмжлээд агаар те хитрхи их сошиал дээрээ анхаарлаа хандуулаад юм уу сошиал ухаа зурагт үзээд хуралдаад суугаад авах биш газар дээр нь явж бас их ажиллах хэрэгтэй хаа. Яг ингээд нэг өрөөнд суугаад гараад ажиллах хоёр үнэхээр өөр л дөө. Нөхцөл байдлаа газар дээр нь үзнэ гэдэг өөр. Ер нь бол ингээд манай төрийн нийслэлийн энэ шийдвэрүүд унцдаг гол шалтгаан бол иргэдийн оролцоо, иргэдэд яг юу хэрэгтэй байгаа юм бэ гэдгийг мэдэхгүйгээр даргын шийдвэрээр
бүх юмыг шийддэг. Тэр нь иргэд дээр ирээд ямар нэгэн байдлаар гажуудал үүсдэг, биелүүлэх боломжгүй байдаг. Ингээд энэ бодлого нь унцдаг, төсөв нь унцдаг. Бид бүхэн эргээд араас нь хариуцлага нэгтгийг улс орноороо бүх хил амтаа болоод ингээд ийм байдал руу орчиж байгаа. За би таны хэлж байгаа яг хуу би нэг сүүлийн нэг жил орчимд энэ улс төрд орж ирлээ, ардын намд орж ирлээ гэдэг тайлбарыг чинь бол хүлээж авч байна. Гэхдээ нэг хонсон ч бай, 8 сар болсон ч бай, жил болсон ч бай, энэ дээр юу н бодлогоо гаргаад явах нь л таны үүрэг шүү гэдгийг би ерөнхийдөө хэлээд байна. Сануулж байгаа юм. Тий. Юуны хувьд, арчлалын хувьд одоо залуу хүний хувьд тий бизнес эрхлэгчийн төлөөлөл байсан хүний хувьд 10 хэдэн жил бас энэ бизнес салбарт байлаа шүү дээ. Аж ахуйн нэгжийн жаргал зовлон үзсэн хүний хувьд арчлалыг та юу нь яг юу гэж ойлгодог? Өг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх тэр эрх чөлөө хүн болгонд байх хэрэгтэй. Арчлалыг өмчтөө байгаад үгүй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бид бүхний хамгийн чухал зүйл дээ. Яг энэний цаана арчил өөрөө бид нар үндсэн хуулиа дагаж сахиж мөрдөх ёстой. Яг энэ зарчим руу авчрах ёстой. Иргэний хувьд ч, албан тушаалтны хувьд ч. Ингээд харахаар арчил өөрөө сонголтыг өгдөг. Иргэн их жаргалан, иргэн лавгдорж мөнгөтэй байх уу, боловсрал нь ямар байх уу, тэ? Хогийн зэг дээр хог ухаад амьдрах уу, эсвэл гудамд архих уу гэдэг ч гэсэн тэр хүний сонголт байхгүй юу? Тэр сонголтыг нь ийм байна, энэ зүйлийг нь битгий дагаараа, энэ хараа гэдэг байдлаар тайлбарлаад байгаа чинь таны хувьд бас нэг алдаа байгаа байхгүй. Та тэрийг юу нь юу гэж харж байна? Сонголт шүү дээ. Тэр хүн тэр хогийн зэг дээр амьдарч болно шүү дээ. Та яг тэр дунд нь байгаа тэр амьдралыг мэдхүү. Ороод уулзсан нэг хүнтэй нь уулзч үзсэн үү? Үзсэн. За ямар амьдрал байна тэнд? Тэнд бол нүд хальтрам амьдрал байгаа. Тийм. Тэгэхээр тийм амьдралыг харсан эх орноо, тэ улс орноо нийслэл хотоо өөрчлөе гэсэн хүн болвол ажиллаа илүү сайн хийх ёстой байна. Өшөө илүү одоо тулж ажиллах ёстой байна гэдгийг бол сэтгэлтэй хүмүүс шууд л тэгж ойлгоно. Ойлгосноо та? Би бол ойлгож байгаа. Тийм. Тэгэхээр таны хэлээд байгаа шиг би хин нэгэн хүн, хин нэгэн айл, хин нэгэн хүүхдийг бол огт онцлоогүй. Тэрийгээ бол би ингээд маш тодорхой байдлаар ингээд дахин илэрхийлж байгаа шүү. Миний хувьд ямар нэгэн тийм одоо бусдыг ялгарлан гадуурх үзэл бодол байхгүй. Би тантай санал нэг байна. Тэр хогийн зэг дээрээс олон сурвалжлага, олон ярьслага хэвлэлээр гардаг. Очоод бас хүмүүс үздэг. Тэнд ингээд зөвхөн хог дүүх гээд эсвэл тэнд ингээд амьдралын хувьд хэцүү нөхцөл байдалд орсон хүмүүс байдаг байхгүй юу? Тэндээс түүсэн хогоо тушаагаад амьдралаа авч явдаг. Хүүхдийнхаа сургалтын төлбөрийг хийдэг. Би хогийн зэг дээр очиж ээж нь ажилдаг, аав нь ажилдаг шүү гэдгийг хэлэхгүйгээр тухайн хүүхдээ өнгөтэй өөддөө явуулж байгаа маш олон амьдрал байгаа. Маш олон амьдрал байгаа. Та ингээд зөвхөн хог дүүгээл тэнд ингээд нийгмийн аюу хэцүү давхаргад байгаа хүмүүс ингээд өнөөдрийн хоногийн хоолоо олдог гэж манай энэ улс оронд байгаа энэ төлөөлөгчд юм уу дарга нар ингэж ерөөсөө бодож болохгүй шүү. Нарийн зүйлийг хараараа саяын энэ пост чиг тэнд байгаа хүүхдүүдийг энд байгаа хүүхдтэйгээ харьцуулж нэгд болохгүй. Хоёрд хичээл зүтгэл гэдэг зүйлийг та ер нь юу гэж хардаг вэ? Боломж гэдэг зүйлийг ер нь юу гэж харж байна? Хүн болгонд боломж бол би өдөр болго ирдэг гэж боддог. Нэг хаалга хаагдахад нэг хаалга нэгжилээд. Ерөөсөө хувийн өөрийн энэ амьдралын хандлагаас нь хамгийн дөрөв эхэлтэй болоо гэж боддог. Одоо би энэ усыг за энэ стаканы 3.1 дээр юм байна да гэд готрон үзлэр нэг харж болно дүүрэн байхгүй явда тийм үү. Нэг бол аяганд стакантай ус байна да ядаж би ингээд устай байна гэд би эндээ бас баярлж болно. Тэгэхээр би бол өнөөдрийн хар бараа нийгэмд аль болох харж байгаа үзэж байгаа ажиллаж байгаа өөрийнхөө явж байгаа ажлууд дээр бүх зүйл дээр би ямыг өөдрөгөр харахыг хичээдэг. Тэгж би сэтгэл зүгээ өндөрт барьж явахыг оролддог. Яагаад гэвэл хар бараан зүйлэнд эндүү их байна. Болж өгөхгүй байгаа зүйлд эндүү их байна. Шудраг бүс зүйл маш их байна. Маш их хүмүүсийн эрх зөрчигдөж байна. Хүмүүс үг үзэл бодлоо яг өнөөдөр хангалттай хэлж чадахгүй байна. Тэрнийхээ хэлсний талаар адлуулж байна. За нэг талаар та би таны хэлж байгаа үнцгийг хүлээж авч байна. Ингэж болохгүй шүү гэж хэллээ гэдэг талаар нь би авлаа шүү. Ингэж болохгүй шүү хэрвээ гэвэл нөгөө талаар өнөөдөр энэ баян айлын хүргэн энэ мөнгөтэй төгрөгтэй гэдэг бас л нэг талаар ялгарлан гадуурхалт тийм ээ. Ингээд өнөөдөр болвол явж байгаа одоо өчигдөрхөн та харсан л сошиалор ингээд нэг хүн ирээд тийм ээ. Хангалттай ингээд
үг хэлээр доромжлол ингээд бас нөгөө өнцгөр хүчрхийлэл гарчиж байгаа хөөхгүй. Тэгээ ингээд бид нэр ингээ хоорондоо хэрэлдээд ингээд алдцаад яваад ах юм уу? Эсвэл бол буруу юм хийсэн бол буруугаа ойлгоод эсвэл бол анхааруулах юм байвал тэр шүмжлийг хүлээж аваад урагшлах ёстой юм гэдэг дээр алдаагаа засцалруулаад. Танаас би сая ер нь ингээ боломжийг юу гэж хардаг вэ гэдэг. Та бол ингээд орон сууцсан төссөн. За танаа ээж ааваар хоёулаас хитэн хүмүүс байсан байна. За хүүгээ өсгөхийн тулд аав нь бас ингээд хүүхдээ хараад, хүмүүжлэлт нь анхаарад, боловсролт нь анхаарад, боломжийн сургуультанд сургаад ингээд явсан байна тий. Хичээл хийх, хичээлээ давтах гэдэг ч юм ийм бололцоо бол харьцангуй байсан. Хоногийн хоолой яая гэж байгаа. Гэрт нь тог байхгүй, баг гэрч байхгүй. Тэр хүмүүст бол боломж гэдэг зүйл бид нар шиг ч юм уу, бус хүмүүс шиг, тань шиг ер нь бол байдгүй. Тэгэхээр онл хувьдаа, онлын талаасаа та энэ тайлбараа бол би хүлээж авч байна. Ингээд хүн өөрийгөө бодох ёстой, байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай байх ёстой. Гэхдээ яг амьдрал дээр маш олон хүмүүс тэгдэг байхгүй. Амжилтанд хүрсэн, эсвэл боломжтой хүмүүс, мөнгө санхүүгийн боломжтой хүмүүс, улс төрчид боломжоо ашиглахгүй байна. Ятуу амьдралаас гарахгүй байна. Яг үнэндээ тийм нөхцөл байхгүй. Өнөөдөр аав нь, ээж нь бити арх уугаад ирээсэ гэж бодож байгаа хүүхэд хичээл хийгээ суuna гэдэг нөхцөл байдал байхгүй. Энэ нийгмийг ийм байдалтай байлгаж байгаа нь бид бүхний өнгөрсөн 30 жилийн энэ төрийн алдаа. Энэ бол инх чарлан гэдэг үний алдаа дангаараа биш. Манай байгаа л нүр царай энэ байхгүй юу? Тэгэхээр боломж гэдэг зүйлийг бас нөгөө талаас нь харуул магадгүй таны тэр постын үзэл бодол, хандлага, үг үсэг ч гэсэн арай өөр байх байсан болов уу гэдгийг залуу хүний хувьд ерөнхийдөө зөвлөж санал солилцож байгаа шүү. За хоёул одоо энэ нэг посттой холбоотой зүйлийг ерөнхийдөө хангалттай ярьлаа. Одоо энэ нэг өчтөр нэг болоод өнгөрсөн үйл явдал шүү дээ. Энийг ер нь та юу гэж харж энэ чинь ингээд тэр хүн тань дээр ирээд лайв хийгээд та ирч ингээд ер нь л их тийм хин хин ганцаараа нэг тал нь таач биш нөгөө тал нь биш хин хин нэг тийм буруу үзэл хандлага олон нийтэд харууллаа шүү дээ. Энийгээ та ер нь юу гэж харж байна? Гэхдээ яг би одоо бол өчтөр ингээд цаг гарan хүчрхийлүүллээ л дээ. Тийм. Одоо ингээд хоёлоо бол ингээд сайхан зарим зүйл дээр санал нийлчин, зарим зүйл дээр санал нийлэхгүй ингээд ярилцаад болж л хүн хэлээрээ ингээд тийм ээ. Өчигдөр бол ийм боломж олгосонгүй шүү дээ. Байцаалтанд орж байгаа мó маягтай. За ингээд өөрөө асуултаа тавиад өөрөө түндээ хөдөлж хариулаад тэгээд өөртөө санал нийлэхгүй болвол доромжлоод элдв бусаар ингээд хэлээд ингээл бүтэн цаг гарan хүчрхийлж байгаа л гарлаа л да. Тэгээд амрууга цаг гарan сал авчихүүлээд тэгээд дээрэс нь ингээд зүв бусаар ингээ харьцаад хар хүн болвол төвчээр болвол алтгаар л юм бэ л. За тэгээд би бас ингээд ганц нэг хариу үйлдэл үзүүлсэн. За түүндээ бол би өчигдөр оройд уучлалт хүссэн. Одоо ч гэсэн ингээд цэнгэр дэлгэцээ үзэж байгаа хүмүүстэй бас дамжуулаад уучлалт хүсэж байна. Гэхдээ би бас хүн шттэ. Адилхан. Нэг талаар нийтийн албанд те төрийн албанд ажиллаж байна, ажил хариуцж байна. Ажил явуулж байгаа нь үнэн. Тэглээгээд нөгөө талаар би бас адилхан тэр үнтэй нэг иргэн штэ нот юм. Би бас адилхан өөр ингэсэн одоо үзэл бодолтой тийм ээ хүн штэ. Тэгээ хүнийг хүнтэй хүн ёсоор харьцаагүй гэж хүнээс хүндэл хүсээд байгаа байхгүй. Хэцүү юм бил. Би бол олон юм сонсч ирсэн тэр хүний талаар ингэдэг тэгдэ галзуу солиотой яадаг хийдэг гэл амьдралдаа анхудаа л өчтөр ингэж нүүр тулж ярилцаж үзлээ. Хоёлаа тэр үний талаар ярих, хоёлаа өөрсдийнхөө талаар, таны талаар юу гэдэг яриа шүү. Тэгээд яг уу та тэр үний талаар өчтөр болсон тэр процессын талаар өөрийн гэсэн үзэл бодолтой байх нь зөв. Энэ бол таны одоо өөрийн чинь хөв хүний бодол. Гэхдээ сая хэлж штэ төрийн төлөөлж байгаа, төрийн төлөөлөл, төрийн ажлыг хийж байгаа хүн. За дээрэс нь иргэдэд төлөөлж байгаа төлөөлөгч хүн ингээл хүнтэй зодтолтол өдөөсөө салавч гаргалцаал. Үгийн мухагаар хэрэлдээл ингээл байж явах нь ер нь бол буруу штэ. Та ер нь энийг ийм зүйл хийхгүй л байх хэрэгтэй байсан штэ. Та энийг ер нь юу гэж харж байна? За энэ дээр бол нэг юм хоёр хуваагдаж байгаа. Энэ дээр хоёр хуваагдах зүйл байхгүй шүү. Энэ бол ингээд таныг өмөрж байгаа хандлагыг та өөрөө миний талд ингэж харах юм бол энэ бол буруу шүү. За би хариу. Төр төлөөж байгаа хүний хувьд та ямар нэгэн байдлаар тухайн иргэн хэрвээ хууль зөрчсөн үйлдэл гаргаад ёс суртахууны зөрчилтэй үйлдэл гаргавал та тэрийг хуулийн байгууллагад нь шийдэх, дээрэс нь бичгээр хариу өгөх тодорхой хэмжээний арга барилууд төрд байгаа штэ.
Өөдөөс нь дарга болгон ингээд нэг иргэнтэй зодтолтоод ингээд яваад байвал тэгээд ч дутгаална шүү дээ. За би үл инх чаргалан гэдэг юм тийм ээ. Би бусад дарга биш. Дээрээс нь би дарга болохыг ч нэг хүсэж мөрөөдөж энэ нийслэлийн иргэдийн урлын төлөөлөгчд сонгогдоогүй. Олон залуучуудын хийхийг хүсэж байгаа өөрчлөлтөөсөө гэдэг зүйл дээр би бас дуу хоолой нь болоод явж болохгүй байгаа зүйлүүдийг явж болдгийм үгүй мүү гэдгийг өөрийн биеэр үзье гэж орсон. Ажлыг явуулж болдгийм үгүй мүү. Шүүмжлээ суух ш. Тэгэхээр миний хувьд бол тэр хүмүүнийг би бас тодорхой хэмжээнд нэг дагаад идэггүй ч гэсэн анзаарч ирсэн өмнө хүмүүсийг ингэж очиж дээрлэгдэг, дарамталдаг. Тэр зүйлээ над дээр өчтөр давтах гэж оролцсон. Тэгэхээр бол би харьцангуй хангалттай бие барьсан гэж бодож байгаа. Тэгээд тэр хүнд би хариуг нь зохистой хариуг нь өгсөн. Миний нэг өөрийн үзлээ бас бодол гэж байна. Хүн хүнтэй яаж харьцсан тэгжил хүн харьцах ер нь ёстой. Хүн хүнийг хүндлүүл, хүн хүнийг хүндлэнэ. Хүнтэй хүн муухай харьцуул муухай л харьцах ёстой. Тодорхой хэмжээнд шүү. Би бол шууд ингээд та одоо иргэн инх жаргалан, бизнес эрхлэгч инх жаргалан биш шүү дээ. Та тэрийг ер нь ойлгож байгаа юу? Ойлгож байгаа. Тэгээд би хэлээд байгаа шүү дээ. Мэдээж хүнд асуудал тавиад хүнийг доромжлоод ч юм уу тэнд хүний биед халдаад сэтгэл санаанд нь хохирол бие махбодд нь хохирол учруулвал ямар ч хүн тэрэн дээр одоо хариу үйлдэл гарах баг. Гэхдээ манай дарга нар ингээд иргэн болгонтойгоо асуудал ярьсан энэ бүхэн тэр жирийн иргэн биш шүү дээ. Яагаад жирийн иргэн биш гэж? Жирийн иргэн өнөөдөр албан байгууллагын уулзалтын өрөөрөө хэн мэддэхгүй 4-5 танихгүй масктай хүн дагуулж оруулж ирээд манай хамгаалагч шиг тийм ээ хинч болгоод ганцхан хамгаалагч манай хүдэндээ нэг л харуултай хүч төржл орсон шүү дээ үндсэндээ. Жирийн иргэн бол тэгж чадахгүй шүү дээ. Хүч төрөөд орсон танаад дотоод журмыг зөрчсөн бол та тэр хүнийг хүчрхийлсэн бол тэр хүнийг бид нэр цагтаа дуудсан. Бүгд дуудлаа гэсэн. Цагдаа нэрээгүй. Тийм. Цагтаа ирээгүй. Лайв дуустал өчигдөр нийгмээр л хүлээл лайвын дуустал л үзлээ шүү. Зарим хүмүүс эндээс ээгөө тийчээсэн баг. Зарим хүмүүс багтаав ангасан баг. Зарим хүмүүс нь зөв буруу гэдэг ингээд хуваагдсан баг. Тэгээд тэр хүн жирийн иргэн биш шүү дээ. Жирийн иргэн өнөөдөр албан байгууллагын уулзалтын өрөөнд одоо жишээ нь танай институтэд орж ирээд орилж шарлаад ингээд лайв хийж чадах уу? Лайв хийж болно. Гэхдээ хүн шиг хүнтэй харьцаад хийж болно. Өчигдрийн байдлаар тэгж хийж чадахгүй шүү дээ. Жирийн иргэн бол гаргана шүү тэр хүнийг. Тэгэхээр тэр хүн жирийн иргэн биш, тэр хүн нэг өөр левлийн хүн байгаа аахгүй юу? Ямар левел? Арай тусдаа. Юунд ч баригдахаа байцаад байгаа. Тий. Арай тусдаа өөрийгөө онцгой гэд бодцсон. За магадгүй одоо юу гэдгийг сэтгэл мэдрэлийн янз бүрийн байдаг юм уу мэдэхгүй. Ямар нэгэн л онцгой гэж өөрийгөө бодож чинь тэр хүн. Тэгээд захирагдахгүй байна. Та өчигдөр анзаарсан бол ажлаа хийгээ сууж байгаа одоо энд ингээд зураглаач тийм ээ. Ажлаа хийж байгаа сууж байгаа хүмүүсийн царайг ингээд бичиж чинь тэр хүн өөрөө хүсээгүй шүү дээ. Тэр хүнийг ингээд олон нийтийн 10,000 хүн үзэж хахад нүүр царайг нь гаргаад ингээд 2-3 ингээд ажиллаа хийж байгаа залуучуудыг ингээд сошиалор ялж шít. Энэ сошиал бүлийн сошиал дээр цаазалдаг сошиал шүүх гэдэг юмар өчтөр оруулчихлаа шít. Тэгээд яг хөө би уучлалт хүссэн юунд аваа гэхлээр би төвчээр алдсан өнөө. Би бас ингээд ийм зүйлийг бас тодорхой хэмжээнд таслан зогсоох хэрэгтэй болов гэд хариу үйлдэл үзүүлчихсэн. Тэгээд тэр нь бол муухай байсан. Тэгээд би тэрэндээ уучлалт хүсэж байна. Гэхдээ тэр хүний болвол ингэж даврааж болохгүй тиймэрхүү хүмүүсийг. Яг гоо та тэр хүний талаар ч юм уу ингээд ямар нэгэн тодорхойлт хийх нь би бол одоо дахиад нөгөө хов хүний зүйл рүү орж байгаа бах. Танд ямар нэгэн баримт нотлохоо байхгүй байж тэр хүний одоо эрүүл мэндийн талаар ч юм ийм зүйлийг бас ингэж хийж болохгүй л дээ. Миний хэлэх гээд байгаа санаа тэр хүн өөр бусад хүмүүс ч гэсэн ингээд бухимдалтай, стресстэй, янз бүрийн үзэл бодолтой байгаа. Энэ болгон дээр нь хуулийнхын дагуу арга хэмжээгээ авч цагдаагийн бүр хэтэрчээвэл цагдаагийн байгууллагад нь өгч шаардлагатай бол албан бичгээр хариуг нь өгч уулзалт хийгээд уулзалтыг ойлгохгүй уулзалтан дээр яриа хөрөө өрнөхгүй бол тухайн зүйлээ манай байгууллага оруулах боломжгүй байна гэдэг ч юм. Ийм зүйлийг аваад ажилласаа л гэдэг.
Нэг ийм үнцгийг хэлэх гээд байна. Тэгээ инх чаргалан төлөөлөгч нэг ийм юм за би ялангуяа нийслэлээс их анзаараад энэ сүүлийн үед. Манай дарга нар иргэдийнхээ үгийг сонсгоо очиж. Чи юу гэдэг юм бэ гэж зангичдаг. Эсвэл бид нар ийм гоё төсөл хийх гэж яах чинь ингээд шүлсээ өсчүүлж байгаа хүмүүсээс бид нар айхгүй гэж шадар сайдны яриа сууждаг. Эсвэл иргэн нь байр суурьаа илэрхийлэхээр төрн тэр иргэнийг сонсохгүйгээр ямар нэгэн байдлаар ялгуурлан гадуурхаад эсвэл хэвлэл олон нийтээр ингээд цовдлоод ингээд яваад өгдөг. Ийм нөхцөл байдал байгаад. Энэ байдал чинь өөрөө эргээд нийгмийг энэ төр үг сонсдгүй юм байна. Энэ дарга үг сонсдгүй юм байна гэдэг улам ийм хагаралтаан луу ийм нөхцөл байдал руу түлхэх байхгүй. Одоо таны өчигдрийн үйлдэл бол яг энэнийг өгчүүлж болох үс нэг үйлдэл гэж би юу н хараад байгаа шин. Ягаад иргэдээ энийг сонсохгүй дарга нарын би шийдэн би мэднэ гэдэг ийм юм өсч вэ? Энд нэг ийм хит их эрх мэдэл яваад хит их би чадна, надад боломж байна, би мөнгөтэй байна, би намын дарга байна, би нийслэлийг бадж гин гэдэг ийм бодол яваад байгаа юм шүү. Нийслэл дээр үү? Ер нь нийслэл дээр их хандлага харагдаж байна. Бүх дарга нарын төвшөнд. Нэг ийм байна. Иргэдээ сонсгоо болчих. Тийм болоод иргэдээ төлөөлж байгаа байхгүй юу? Байгаа мó гэж байгаа мó. Тийм болоод байна. Өчигдрийн таны үйлдэлийг харахаар яг энэний нэг хэлбэр юм шиг надад мэдрэмж төрсөн. Та энийг ер нь яг юу гэж би юу санал нийлэхгүй байна. Тийм би бол ярилцлагынхаа ихэнд хэлсэн. Хамгийн нээлттэй хамгийн одоо иргэндээ хүрч ажиллая гэдэг бодолтой ажилтдаг. Тэгээд өчигдрийн орж ирсэн мөнх эрдэн гэдэг хүн бол жирийн иргэн биш. Жирийн иргэн ингэж чадахгүй. Тэр хүн ямар нэгэн өөр ус төрийн ба янз бүрийн өөр ямар захиалгатай би мэдэхгүй. Ямар нэгэн л юм байгаа гэдгийг л би мэдж байгаа. Энгийн бол биш. Тэгээд ийм хэрүүл шуугаан тарьж ингэж одоо би бас танаас нэг зүйл та зөндөө зүйл асууж би бас танаас нэг зүйл асуумаар. Та хавлын салбарт ажиллаж байгаа те. Энэ сошиал шүүх гэдэг юм ер нь байж болох юм уу? Энэ ингэж нийтээрээ хуйлраа ингэж те нэг хүн рүү дайрж ингэж давшилж цаацалдаг энэ зүйл бол одоо тогоос нэг 3 4 жилийн ихтэй бол ер нь маш хүчтэй явж штэ. Тэгэхээр ийм зүйл ер нь байж болох юм уу? Хэвлэлийн салбар энийг хийгээд ийн гэж та хэлэх гээд энэ үү? Ер нь сошиал шүүх гэдэг одоо хэвлэлээр дамжуулж сошиал гэдэг чинь зөвхөн юу шүү. Би одоо энэ нөгөө Facebook бүх юмыг оролцуулаад хэлж байгаа шүү. Ингээд энэ сошиал дээр байрлаж байгаа платформод байгаа тий. Эдгээр зүйлүүдийг ингээд ашиглаад ингээд сошиал дээр ер нь хүнийг ингэж ялалж болох юм уу? Сошиал шүүхээр хүнийг ер нь оруулах нь ингээд зөв юм уу? Бид нар энийг улам ингэж өгдөөж хариу үйлдэл хийж ч юм уу эсвэл тэрэн дээр оролцогч нь байж нэгдүгürt болохгүй. Хоёрт хэвлэл сошиал гэдгийг манай одоо энэ улс төрчид иргэд бүгдээр ялах хэрэгтэй байна. Таны хувьд ч гэсэн ингээ хэвлэл дээр өмнө ингээд илэрхийлж исэн байр суурийг харахаар зэгцээл өгөх хэрэгтэй байна. Зэгцлэе гэдэг ч юм уу тий. Та одоо нэг лайв ТV гэдэг сайттай холбоотой нэг зүйл дээр тэгээд бас нэг байр суурь бичсэн байсан. Ёс зүгээ барай явж байгаа. Хэвлэл мэдээллийн редакцтай мэдээллийн сайтууд, телевизүүд, сонин энэ бүхнийг ялах хэрэгтэй. Нөгөө талд нь зүгээр сошиалын одоо нэг цэг имэн гэдэг нэр тавьчихсан. Эсвэл нь хуу хүний зүйлийг хольж утгах нь өрөөсгөл. За энэ хольж утгадаг зүйлийн хамгийн одоо тод төлөвлөлүүдийн нэг манай улс төрчд байдаг. Бүгд сошиал гэдэг байдлаар ханддаг. Одоо хэвлэлийн хууль ороод ирэхэд хүртэл сошиалыг яах юм бэ гэдэг байдлаар ингээ ханддаг байхгүй. Тэгэхээр бид нар өөрсдөө энийг хариу үйлдэл хийж өгчүүлж болохгүй. Хоёрт хаана ямар байдлаар хин нь яг асуудал үүсгэж байгаа юм бэ гэдгээ зөв харах хэрэгтэй. Тэгээ хэвлэлийн салбар руу ингэж дайрдаг, хэвлэлийг муухай харагдуулдаг ийм нөхцөл байдлыг юу нь бол ялангуяа төлөөлөл болж байгаа. Ирээдүйдийн улс оронд нэг юм хийчихье. Би бас нэг юмын засчий гэж бодоод явж байгаа. Зоригтой ийм хүмүүс бол бас ялгас алах хэрэгтэй шүү гэдэг зүйлийг би таны асуултанд хариулъя. За одоо би асуулт асуух уу? Би нэмээд тань дээр бас нэг хэлчихэдгүү сая та бас би ярих гэж бодсон зүйлийг хэлчихлээ. Түрүү нөгөө лайв ТV цэг юм ингээд зэгцэлнэ гэдэг. Зэгцэлнэ гэдэг нь бол би зөв зүйтэй ёс журмын дагуу яваасаа гэдэг утгаар нь бол хэлсэн. Тэр аваа босгоогүй шаазгын үн суухаа гэдэг үг байдаг тийм ээ. Тэр анхны зүйл бол манай шин терминал бид нэр сонгоо харахын дөрөвд гайхалтай бүтээн байгуулалт хийсэн гэж боддог. Үгүй биш шүү.
Ямар нэгэн төрөөс нэг төгрөгч аваагүй. Банкнаас зээл аваад маш өндөргөтэй ингээд тэр зээлээ сар болгон үндсэн зээлээ хүүтэйгээ төлөхгүй ингээд явж байгаа бүтээн байгуулалт. Тэр бүтээн байгуулалтын нээлтэн дээр миний өөрийн хийсэн зүйлийг сошиал дээр хийж тавьсан зүйлийг аваад өөрөө хийсэн юм шиг ерөнхийдөө ингээд тавьсан байсан. А иймэрхүү зүйлүүд бол эргэн хооронд бол явж л байдаг. Би тэрийг бол тоохгүй. Би ч өөрөө авдаг. Тэр хүмүүс хэлжлээ. Гэхдээ ер нь бол зөв буруу гэдэг ингээд ялгаатай зүйл. Албан ёсны нэг ингээд байгууллага болоод бас эн чинь нэг хэвэл дөрөвдөх засаг тийм ээ. Бас ингээд нэг ингээд цугтаа ингээд хитаахан зөв өвчвөл надад одоо ингээд нэг хэвлэлтэйгээ ягаад тах юм байхгүй. Би зөв бурууг шууд ер нь аль болох илчгэл одоо ийм хандлагатай. Тэгээд тэргээрээ би бас ер нь жоохон ингээд буруутаад идэв шүү. Тэгэл хилцсэн чинь намайг ингээд одоо буруугаар бичээл хэлсэн. Тэгэхээр нь би ингээд одоо цэгцэлнэ гэд хэлсэн бол зүв байгаасай л утгаарнасаа. Би тэгээд хамгийн сүүлийнх нэг зүйл нь бол би ингээд өөрөө нэг хэдэн жилийн өмнө сошиал шүүхээр ороод би ингээд маш их том сэтгэл зүйн одоо ингээд асуудалд орж ирсэн. Тэгээ би тэр үед бол ингээд ямар амар байдгийм бэ энэ хүнийг хэвлэл болон сошиал ертөнцид бүлий хийж зүгээр ингээд гэмт хэрэгтэй ингээд болгочдөг. Таны хэлж байгаа зөв хууль шүүхийн ингээд асуудлууд явна. Энд маш их цаг ордог. Эхлээд хүний алдар нэр хүн дээр нь ялалцдаг. Дараа нь би дорж уянгаа чимгээд өөрийгөө тайлбарлах тэр боломж нь олддоггүй. Тэр залгаруулга нь ч гардггүй. Тэгээд би бол ингээд сошиалор ганц 2 удаа бас ингээд нэлээд том хэлбэрээр ингээд цаацлуулж ирсэн гэж би өөрийгөө боддог. Тэгээд тухайн үед цаацалж байсан хэвлүүд нь өнөөдөр хүртэл хүн ёсоор олон жил өнгөрч ш. Бас нэг ганц удаа уучлаарай ч гэж хэлдэггүй. Тийм хайргис. Гэхдээ яг би ингээд ер нь л ийм юм байна да. Тэгээд энийг бол ингээд зөв зүйтэй зүйл рүү яваасай. Зөв зэгцрээсэй л гэж хүсч явдаг шүү. Тий. Яг таны хэлж байгаагаар алдаа оноо хөвлөлдөж байна, улс төрдөж байна, нийгэмдж байна, иргэн манайхан бүгдээр ингээд төлөвшөө явж байгаа энэ нийгэмд бол байгаад байна. Энэ бол нэг засаа явах нь зөв. Гэхдээ цэгцэлнэ гэж цэгцэлдэг үнэн та ер нь биш л дээ. Хэвлэлийг та цэгцэлнэ гэж ярих хүн биш. Хэвлэл танаарч цэгцлүүлэхгүй. Асуудал юм байна гэдгийг та бол хэлэх ёстой. Энд ийм алдаа байна гэдгийг хэлэх ёстой. Хууль шүүхийн байгууллагатаа өгөх боломжтой. Хугацаа уддаг ч гэсэн. Дээрээс нь бас хэвлэлийн өөрийн зохицуултын байгууллага гэж байгаа тэр газруудад гомдол гаргах ч юм уу те. Бид нар чинь нэг юм хүнлэг иргэний ардчилсан нийгмийг хийх гэж зориод байгаа шүү дээ. Та мэдж байгаа те. Мэдж байгаа. Тэр лугаа бид бүхэн ийм зэрлэгээр энэ ингэж ивэл энэ ингэ гэж зэрлэгээр хандаад ээж юусоо болохгүй л гэдэг санаа шүү. Асуудлыг ер нь үгийн сонголтоо бас буруу авдаг байж магадгүй юм шиг байна. Тийм. За, хоёул одоо ньютэй холбоотой энэ нэг юм асуудалтай холбоотой зүйл орхиод ажилтай холбоотой зарим зүйлсийг асууя. Бид хоёрын ярилцлах бас цаг маань төгсч байна. За одоо нэг бараг жил орчимд ажиллаа дундаа нэг 2-3 сарын завсарлага аваад төв цэнгэлт хүрээлэн гэдэг энэ байгууллагыг удирдах штэ тий. Нийслэлээр одоо 100% байгаа. Одоо ер нь таныг удирдах эхлэхэд нөхцөл байдал ямар байгаад одоо ер нь юу хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна? Төв цэнгэлт дээр. За ер нь бол хамгийн анхны орсон хамгийн том зорилго нь шин цэнгэлтгэл барих байсан. Өнөөдрийн энэ өдөр тутмын үйл ажиллагаа бол энийг бол яг үүндээ төлөөлөгчийг ямар ч тийм одоо онцгой авьяас шаардахгүй. Энэ бол одоо юм маш энгийн менежмент хийж чаддаг менежер хүн, маш сайн менежер хүн хийчих ажил. Арена гэдэг байгаа хэлж байна тийм ээ. Шинэ арена бол арена тийм шинэ одоо стадиум гэж яриад байгаа. Тэгээ яг Монгол орны нөхцөл дөрвөлрлээ хүүтэн шин чанартай зөвхөн дулааны улиралд ингээд бид нэр төв цэнгэлтийг ашиглаж байна. За ингээд наадам одоо өгч чинь төрүүжил шагийн билээ 700 мянга өрсөн. Маш их хил ам дагуулсан. Энэ жил одоо хэдэн 100 мянга өрхийг бол би мэдэхгүй байна. 800 сая мэд. Дахиад хил ам болно. Хүмүүсийн тэр бохомж байгаа буруу биш. Хоёул энэ цэнгэлтгийг томруулна гэдэг чинь танаа юуны төсөл болчиход шүү дээ тий. Одоо нийслэлийн 24 төслийнх нэг болчиход энэ таны гол ажлаа эхлүүлсэн одоо зорилгоудын нэг байгаад байна. Энтэй холбоотой нэг товчхон асуултуудыг асууад. Хэдэн хүний одоо тоотоо дээрээс нэг хичнээн хэмжээний мөнгө зарцуулаад хаана барихаар төлөвлөж байгаа. За
нийт бол бид нэр одоо анхан болон дундчдын судалгаа хийгээд дуусчаад байна. За 9 судалгаануудаа нийслэл рүү явуулж байгаа. Тухай бүрд нь сайжруулаад явуулаад байгаа. Тэгээд төсөв өртгийн хувьд бол 4 улирлын 30-аас 40 мянган хүний суудалтай онгойж хаагддаг дээвэртэй шин зэнгэлт хүрээлэн барихад 300-аас 350 сая доллар буюу 1.80 төгрөг хэрэгтэй юм бэл. За тэгээд шат дарааллын хувьд бол хамгийн эхлээд концепцоо тодорхойлох зураг төслөө хийн. Тэрийг бас тодорхойлчихсон. Дэлхийн хамгийн топ одоо арена барьдаг, стадиум барьдаг архитектурын фирмүүдтэй холбогдчихсон. 9-өөс 12 сарын хугацаанд бүх инженерийн зурагтай зураг төслөө хийгээд хүлээлгэж өгөх боломжтой гэсэн. Төлбөр нь бол нэг 4-өөс 6 сая доллар. Буюу нэг 23 орчим тэрбум төгрөг. Энэ дэр нэг их найдтай орцсон дүн үү, тусдаа дүн үү? Ороогүй тусдаа дүн. За ингээд зураг төслөө хийчих юм бол юу барих гээд байгаа, яаж барих гээд байгаагаа гаргачих юм бол бүтээн байгуулалтын үйл ажиллагаа нь бол 3-аас 4 жилд бол барих юм билээ. Хаана барина гэж одоо энэ цэнгэлтгийнхаа за бүх одоо энэ судалгаа нөгөө анхан дундчдны хийсэн судалгаанууд маань одоо байгаа талбай дээрээ бариул яах вэ гэдгээр явж байгаа. Тиймээ нийслэл дээрээс яг эцсийн байдлаар хаанвал дүүргийн 15 дугаар хонд байрлахын цэнгэлт хүрээлэн дээрээ шин цэнгэлтийн төслийг одоо ингээд явуулахыг батлая гэдэг юм бол тогтоогүй. Одооны цэнгэлтгч ингээд нэг наадмын үеэр шахаад хүн хөл тавьдаг дээр нүрт сандлаа тавиад 12 мянга орчим байгаа шүү дээ. 12 мянга. За ингээд нэг тоглолт болохоор наадам болохоор ч юм уу энэ хавийн айлууд ингээд маш хүндрэлтэй байдалд ордог. Манай хотын замын сүлжээ чинь нэг нь нөгөө замтайгаа холбогддог. Энд төвчрэхэд сонгой хархан төвчрдөг гэдэг ч юм уу те. Ийм байхад одоо энд 30 мянга болгочоор 3 дахин нэмчихэд бид нар энийг яаж давж гарах юм? Та ч одоо олон улсад явж судалж бас нэг энэ урлаг соёл ивент гэдэг зүйлийг бас баггүй хугацаанд хийсэн хүний хувьд бол мэдчихэж байгаа. Хотоос гадаад байдаг шүү дээ. Иймэрхүү зүйл рүүгээ ер нь эхнээсээ энэ төслөө хийгээд явбал яасан юм бэ? Тэгэхээр яг таны хэл дээр надад бол мэдээлэл байгаа. Өөрийн хэмжээнд судалсан судалгаа бол байгаа. Гэхдээ миний энэ судалгаа би өөрөө мэрэгжлийн хүн биш байхгүй. Өнөөдөр бид нэр шин цэнгэлт гэдэг бол нэг хотгон хороол биш. Нэг офис тауэр бол биш. Нэг үйлчилгээний моол биш л дээ. Ийм одоо явсан жишээ түүх алга манад ийм прожект алга. Тэгэхээр би энийг хэлэхээсээ илүү мэрэгжлийн хүмүүс нь инженерүүд нь яг энийг тодорхойлсон зүг болов уу гэж бодсон юм. Тэр утгаараа дэлхийн топ 3 архитектурын фирмуудыг урьж авчираад нөхцөл дээр яг таны асуултыг би асуусан. За ер нь аль нь зөв юм бэ? Гаргах нь зөв юм уу? Эндээ байх нь зөв юм уу? Бид нарт ийм хоёр хөлбөр байна. Энд бол ийм зовлон байна. Гаргуул дэд үтцийн зовлон байна. Гэсэн мэрэгжлийн хүмүүс нь бүгд газар дээр нь ажиллаад яг одоо байгаа талбай дээрээ хийвэл хамгийн зөв байна гэдэг дүгнэлтийг өгсөн. Яагаад гэсэн дэлхийн хотуудад хотынхон төвд байдаг цэнгэлтгүүд нилээдгүй байдаг. Энэ өөрөө давуу сул талтай ч гэсэн давуу тал нь их байдаг. За төгжрлээ яах юм бэ гэж асуусан. Төгжрөл дээр та санаа зовох хэрэггүй. Бид нэр төгжрлийг B1 давхар дээр шийдэн. Тэгтээ тэр хангалттай машинаа шийдэж чадахгүй. Тодорхой л хэдэн хүний машиныг шийд. Ерөөсөө л явганы хөдөлгөөн. Танай хотын ерөнхий одоо бүтцийг аваад үзэхээр хотынхоо хаанаас ч 20-25 минутын дотор холоос алхаад ирээд буцаад алхаа явчих юм байна. Машин барих хэрэггүй юм. Тэгэхээр энд болж байгаа тоглолт урлаг соёлын томоохон арга хэмжээ фестивал танай наадам энэ зүйлүүдийг хийхэд бол машин хэрэггүй. Иргэд чинь зүгээр л гэрээсээ гараад алхаал ирчих юм биш. Тэгэл алхаал явчих юм байна. Танай хамгийн холын баруун зүүн байршил чинь тэтгэн километр л юм байна. Гэдэг ийм дүгнэлтийг гаргаж өгөөд ийм судалгааны материалууд файлаар ирсэн ингээд байгаа. Тэгээд яг мэрэгжлийнх нь хүнийх нь үгийг л би сонсоол за төвдөө зүгээр юм байна гэдэг одоо судалгааныхаа юуг бол тайланг бол нийслэлдээ өгчихсөн л байж байгаа. Гэхдээ дахиад хэлье. Одоо байгаа байршил дээр барина гэдэг шийдвэр гараагүй байгаа. Зөв. Та хэдэн хүмүүс ингээд судалгаагаа хийж үзээд иргэдийнхээ үгийг сонсч үзээд тэр хавийнхаа айлуудынхаа бас дуучин миний бохирдолтой. Дээрээс нь ямар хүнд нөхцөл байдал үүсдэг вэ? Энэ дээр бас бодож шийдэ гаргах нь зөв байх шүү. Ногоон зүлгээ яах чинь. Энэ бас нэг хил амтаа сэдв юм да. Харин одоо тэгээд түрүү жил уг нь 2 сар хугацаанд нийслэлийн шат чадны бүх харьяа байгууллагууд, нийслэлийн удирдлагууд бүгд хичээсэн. Тэгээд маш богино хугацаанд маш их засвар бол хийсэн.
Тэгээд яг одоо бас мэдэх нэг нь мэднэ. Манай одоо энэ цэнгэлтгийн ойр хаваа оршин суугчд бас мэдж байгаа хаа ер нь сайхан болсон. Тэгээд энэ дээр бол маш хичээж ажилласан боловч нэг зүйл дээр одоо алдаа гаргачихсан. Тэр нь ногоон зүйлийнх нь сольсон ногоон зүйлийн сонголт нь буруу байсан. Гүйцэтгэх явцад технологийн алдаа гарсан. Доотлын жир өвчин дээр алдаа гарсан. Тэгээд хитэн төгрөгөөр энэ зүйлийг ер нь авчираа тавьсан юм өнгөрсөн жил. За би ажиллаа аваад энэ бүх ажил явахад бол энэ бүх ажлууд нь бол нийслэл дээр ялангуяа зүйлийн ажил бол нийслэл дээр явсан ажиллаа. Манай дээр бол мөнгөн дүүнийг би яг одоо цаасаар бол би хараагүй. Маш олон бүхчүүд гэмцэн тэг өчигдрийн бид нар таны яриаг сонсож байхад цаасаар бичгээр гомдол гаргаагүй гэж юм лээ. Тэгээд тэр нь яг юу гэсэн тайлбар ямар учиртай зүйл юм бэ? Уу яг чи ингээд нөхөн төлбөр олгосон уу гэд ингээд дайраад байсан л да. Тэгэхээр н аливаа нэг юм чинь нөхөн төлбөр мөнгө төгрөгтэй холбогдохоор заавал цаас л үлдэх хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхээр нөхцөл байдлыг бол бүгд харсан, ойлгосон. Тэгээд албан ёсоор цаасаар ингээд гомдол нь хүрээд ирвэл тэрийг шийдэхин төлөө ажиллахад бол бэлэн байгаа. Тэн дээрс л одоо ингээд цухтаах зайлсхийх, тэрийг үл тоох зүйл бол байхгүй гэдэг хэлсэн. Тэгээд тийм одоо бүгчүүдийн маань гомдол бол цаасаар ирээгүй л гэдэг нь хэлсэн. Нэгдүгээр түүний эрүүл мэнд, дээрээс нь спортын карьер гэдээ маш олон зүйлс яригдж байгаа. Бүтэн жил тэр наадамд бэлддэг. Тэг нэг нь альтрал өмчж ялла шүү дээ. Тэгээд тэр чинь бол асуудал. Одоо ингээд шинжилгээ хийхэд та хитэн төгрөг төсвөлөөд ямархуу хэмжээний засвар хийгээд энэ ногоон зүйлгээ бэлэн болгоё гэж ажиллаж байна. Санхүүл хэрэгтэй байна л да одоо. За нөгөө бас иргэдэд нэг зүйлийг тайлбарлая. Төв цэнгэлдэх маань чуун тооцоод буюу одоо ингээд өөрөө орлогоо олоод тэгээд түүнээсээ түрээс цалин татваруудаа төлөөд явдаг юм онцлогтой юм үйл ажиллагаа болдог байна. Тэгэхээр нийслэлийн одоо төсвүүдээр буюу татвар төлөгчдийн мөнгнөөс ер нь бол ингээд татаас авдаггүй. Зөвхөн баяр наадмын тэр нээл таалт холбоотой ингээд төсөв наадмын төсөв бол тусдаа. Манай цэнгэлдэх бол нийслэлийн төсвүүдээр 2025 оны төсвүүдээр байхгүй. 24 он ч байгаагүй. Ингээд тэгэхээр танах чинь уг нь ашигтай ажиллаад санхүү мөнгө төвлөрүүлчихвэл нийслэлийн төсв рүү оруулж ирээд энд нэг зам тавиад энд нэг явган хүний гарц хийгээд явах боломж байна. Тэгэхээр бид нэр одоо өөрсдөө аваа явж байна. За дээрэс нь нийслэлээр ачаа болох байсан тодорхой хэмжээний мөнгөн дүнгийг бид нэр түүгээрээ хөнгөлж өгч байгаа. Нийслэл тэр хавийнхаа одоо орчин тойрон наадамтай холбоотой засвар үйлчилгээний ажлууд явж байгаа тийм ээ. Тэр зардлуудаас нь бид нэр өөрсдийнхөө олсон орлогоор ингээд засвар үйлчилгээнүүд хийж байгаа одоо. Тэр түүгээрээ бид нэр бас одоо юу оруулж байгаа болоо гэж бодож байгаа. Одоо засварын одоо шинэ зүйлгийн хувьд ч юм уу доор нь дахиад шинэ зүйл дэвсэх гэдэг ийм зүйл яриад штэ. Тэгээд тухайн үедээ дахиад нэг шалгаад үзье, тестлээд үзье гэдэг зүйл л. Энд хэдэн төгрөг зарцуулах. За энэ бүх судалгааг нь бол бид нэр амьд болон хиймэл зүйлгээр сая ингээд хийгдэж оролдоод гаргасан судалгаагаар нийслэл төрүүлчихсэн баг. За амьд зүйлийг тарья, хиймэл зүйлийг тавих боломжтой гэдэг хоёр үлрэг. Тэгээд одоо цаг бага байгаа учраас би бас бөхчүүдийн төлөөллийг сур харваа шагаа ингээд бүх хүмүүсийг хүлээж аваад уулцсан. За гаргасан алдаагаа давтахгүй бай. Та хэдэд ямар шаардлага ирж байгаа юм бэ гэд. Тэгээ сан сэтгэлийн сонсоод бичгээр өгчгөө. Тэгээд энийг шийдэх талаас нь ажиллая гэд. Тэгээд хийсэн судалгаан дээр бол амьд зүйлэг бол ерөнхийдөө сошиал орчинд бас компаниуд үзэл бодлоо илэрхийлсэн л байл 3-4 хоног тарина. Тэ 7 хоног тарина гэд. Би бас төлөөллийг хүлээж аваад уулцсан. Тэгэхээр хүлээж авч уулзаад ер нь төв цэнгэлт гэдэг чинь ганцхан бүхийн барилдаанаар хязгаарлагдахгүй шүү. Энэ жил ихэд 11 тоглолт байгаа. Ивент зохион байгуулагдана. 11 тоглолт бүр шоу, концерт, фестивал. За 11 тоглолт дотор нь одоо сая зарлагчлаа Солонгосын дэлхийн хэмжээний суперстар одоо Тэянг гэдэг ирэхээр болчлоо гэж. Монгол продакшн компаниуд мундаг байна. Ажиллаж байна. Дэлхийн одуудыг Монголд ингээд авчирч байна. Энд чинь нөгөө зах зээл байгаа учраас та өөр юм салбарын мэдж штэ. Энд ашиг олж байгаа учраас дээрэс нь энийг авчираад тоглолтоо хийхэд тэр хүмүүст үр өгөөж нь үлдчихэж байгаа учраас нөгөө тал нь зөвшөөрж байгаа манайх ч гэсэн ажиллаж байгаа байхгүй. Энэ 10 хэдэн тоглолт зохион байгуулагдах гэж штэ тий. Цэнгэлт бол ерөөсөө ингээд хамгийн чухал зүйл нь энэ нэг тоглолтын арга хэмжээ бол ашиг орлогын нэг хэсэг байх гэж би бодож байна. Хамгийн том нь. Энийг ер нь яаж сонгож шалгаруулж газруудад өгдөг юм. Хин энийг одоо за тэр хамтлаг тоглолтоо хий. За тэднийх тэдэн сарын тэдэн гэдэг ингээд өгдөг юм. За
ингээд шийдэн хийн гаргадаг. Тэгээ энэ зүйлүүд ингээд өмнө нь болвол нөгөө төв цэнгэлдэг чинь 51-49 байлаа шүү дээ. Тэгэхэд бол өмнөх захирал энийг бол ингээд өөрөө тухайн үеийнхаа асуудлаар ингээд шийдэд явдаг байсан юм бэл. За шинэ бүтэц зөвлөлтгөн томилогдоод одоо манайх ингээд туцтай хараат бус 3 гишүүнтэй үндсэн 6 ингээд 9 гишүүний бүрэлдэхүүнт. Тэгээ энэ асуудлууд ингээд маргаантай шүү дээ. Ер нь бол юу гэдгийг бүгд л хамгийн гоё өдөр тоглохыг хүсдэг. Тийм учраас би танаас асуугаад байгаа юм л да. Яаж энэ газрууд өгдөг? Журам бид нар боловсруулсан. Яагаад гэвэл энэ хамтлаг дуучид энэ бүх зүйлүүдийг ямар нэгэн байдлаар давхартал үүсэх юм байна. Ямар нэгэн байдлаар гомдох гарах юм байна. Тэгэхээр энийг салгахын тулд бид нэр зүгээр амаараа ингээд юм уу үзмжээр хандах ш энийг цаасан дээр буулгаад журам хийх ёстой юм байна гэд бид нэр 2025 оны төв цэнгэлт төрлийн тоглолт авах журам гэдгээ бид нэр боловсруулад байгаа ш. Журмынхаа дагуу авчих. Журмын одоо хамгийн чухал сонголтын хэсэг нь юу юм? Хамгийн чухал нь бол хамгийн эхлээд цаасаар хүсэлтээ өсөд. Одоо нөгөө хин төрүүлж өгсөн өдрөө сонгох гэж төрүүлж өгсөн гэдэг юм байна. За. За тэгээд хоёр дахь нь төлбөрөө төлөх ёстой. Тэгээд өндөр байвал сонгогдох магадaltaй гэж байна уу? Үгүй ер нь ингээд гэрээгээ байгуулаад төлбөрөө ингээд хин төрүүлж одоо хүсэлтээ өгөөл одоо ингээд шууд төлбөр тооцооныхаа асуудалд ороод гэрээгээ байгуулаад ингээд явах ёстой. За тэгээд мэдээж нэг өдөр дээр 3 хүн гарлаа. Гуруулаа тэрийг булаацчих. Адилхан. За тэгэхээр хүсэлтийг хамгийн эхлээл харна. Он сараараа хизээ өгсөн юм бэ, тийм ээ. За ингээ он сар нь магадгүй нэг өдөр бай кейс бүр ингээ гарыг гэж бодъё л. Тэгвэл одоо ингээд 3 хоногийн дотор те хамгийн багадаа хэн төлбөрөө их боломжтой байна гэл юунаас нь шахаал одоо энэ дээр та ямар нэгэн байдлаар ашиг сонирхлын зөрчил гаргаагүй. Та бол одоо энэ BRP гэдэг компани бол яг энэ ивент хийх за XMF гэдэг бидний одоо би ч гэсэн очдог. Энэ арга хэмжээ ингээ олон жил хийцэн. Урлаг соёлынхныгаа бас бүгдийг таньдаг болсон. Энэ хүрээлэлд ойрхон те. Таны ингээд цэнгэлтэг дээр байгаад ахаар энэ нэг асуудал дээр ашиг сонирхлын зөрчил гаргаад байгаа юм биш үстэй гэдэг хардлага байна. Энэ хардлага угаасаа тасрахгүй л тасрахгүй байна. Ер нь бол аль болох бүгдийг нь одоо зохицуулахыг л хичээж байгаа. Салбарынх нь өөрсдөө мэднэ. Одоо энэ тоглолт зохион байгуулдаг болгоны хамтлаг дууч чинь бас тийм их биш шүү дээ. Яг нөгөө салбар гэж ярих юм бол салбар дотроо бол мэдж байгаа. Ямарваа нэгэн байдлаар бусдад илт давуу нөхцөл байдал олохгүй төлөөл бид нар ирсэн хүсэлт бүх тэр журам нөхцөл хийн ямар тоглолт хийх гэж байгаа хэдний өдөр ингээд тэгээд 7 хоногт нэг л тоглолт байгаа. Тэгэхээр энэ жилийн хувьд 10 тоглолт л байхгүй. Тэгэхээр 10 тоглолтынх нь 10-аас супер өдөр биш. Тэрнийх нь нэг 3-4-өх нь л хамгийн хөсөмжт өдөр, үлдсэн нь бол зүгээр ингээд хоошоо ингээд дараагийн өдрүүд гэсэн. Тэгэхээр магадгүй давхарцсан болвол хоёр төлөөллийн дуудаж байгаа. За ийм байна. Та нар ингээд ойлголцооч. Зарим тохиолдолд тим кейс хүртэл энэ жил гарсан. Дуудаал бөөндөө сууж байгаа л. За тэгвэл тэр чинь ерөөсөө сая нэг хэрүү шууган гарлаа шүү дээ. Бас нэг 8 сарын 16-нд өдөр авч чадаагүй гээд нэг юм хамтлагийн тий. Тэгэнгүүт тэн дээр 8 сарын 9 сул байсан л واخхой. Бид нэр ингээд хамгийн ойрын тухайн өдөртөө хамгийн ойрхон өдрийн бид нэр ингээд зохицуулахын төлөө ингээд шийдлийг гаргаад өгдөг. Тэрнээс ингээд огт байхгүй гэдэг хаалга хаадаг юм уу тий. Цаашаа гэдэг зүйл бол байхгүй. Сонголтыг өгдөг л гэсэн үг. Тэгэхээр тухайн сонголт нь уртлынхаа 7 хоногт уу хойдлынхаа 7 хоногт уу гээл явдаг гэсэн үг ер нь. Тэгээд ер нь ихэнх нь ойлголцоо явчихж байгаа. За бүр нэг болоогүй сая нэг юм кейс гарсан. Тэгээ одоо тэн дээр бол яалтчгүй нэг тийм бол ингээд болоод хийлэн болчихлоо. Тэр кейс дээр одоо ингээд манай нэг хамтлагийн дуучин маргаан үсгэжсэн шүү дээ. Та ирж мас асуудал үсгэжсэн. Тэнд яг ингээд тэр хүмүүсийн ярьж байгаа шиг тэр хүний ярьж байгаа шиг зөрчил асуудал гаргаад илүү нөгөө талд нь танаа энэ байгууллага танилтал тохиод татсан юм шүү. Яг ямар журмаар яаж шалгуурыг нь тавиад ягаад тэр газар тэр хамтлаг орхигдсон. За хамгийн ерөөсөө маш товчхон хариулахад бол тухайн хүн бол 2 сарын 20 хэд дээр холбогдсон. Уцаар. Яг тухайн үед холбогдохдоо сая 8 сарын 16-ны өдрийг хаммаар байна гэдгээ яг тэр өдөр илэрхийлсэн гэсэн үг. Тэр өдрийг авцсан хүн нь оны өмнө 10-11 сард бидний журам боловсруулагдаад ингээд азуулж харин туц маань хурдан ингээд шийдэж
хилцэж өгөөд ингээд 12 сар гэхэд ер нь товоод ингээд аль хэдийн хөдлөөд эхэлсэн гэсэн. Тэгээд нөгөө авсан айл нь яг саяны хэлдгээр хүсэлтүүдээ ингээд өгөөд тэгээд бид нар гэрээгээ хиймээр байна гэд холбогдоод он гараад гэрээгээ хийсэн. XMF чин хэдэнд байгаа вэ? Энэ жил цэнгэлдэх байгаа сарын юу? 7-нд байгаа. 7-нд байгаа юу? Тийм. Ингээд та энэ шоу, энэ тоглолтыг бол олон жил зохион байгуулаад явж байгаа. За энэ бол тоглолтын хувьд хийж байгаа арга хэмжээний хувьд бол би асуудлыг ярихгүй. Энэ бол мэдээж залуучууд чиглэсэн, дээрэс нь соён гэгэрүүлсэн зөв зүйл. Цэнгэлтийн захирлаар яг нэг юм ивент хийдэг, тоглолт хийдэг хүн ирчгээр эн чинь өөрөө ашиг сонирхлын зөрчил шүү дээ. Та энийг ер нь ядаж хуула хард хүмаа гэхэд энэ тоглолтоо би энд хийхгүй байя гэдэг ч юм уу. Ийм байдлаар ингээд татгалзаж болдгоо юм. Нэг өдрийн сонгоо авчлаа шүү дээ. Бүх мэдээлэл танд төрүүлээд байгаа байхгүй. Ямар журам гарах нь гэдэг нь байгаа. Ямар өдөр суул байгааг нь мэдчихэж байгаа. Бүр магадгүй дата дээр нь ажиллаад ямар үеийн, ямар цаг үеийн, ямар өдрүүд хийхэр илүү ашиг орлоготой хотод хүмүүс их байдгүй гэдэг ч юм уу. Энийг нь харах мэдээлэл давуу тал нь байгаа байхгүй. За энэ наадам болвол энэ жил 9 дахь жилдээ болж байгаа. Эх жил 10 жилийн хойно болно. Эндээс тийм амар одоо ингээд хүмүүсийн бодоод байгаа шиг одоо ашиг орлого олоод ингээд тий ашиг болдгоо юм уу? Ашиг орлого олоод дайдаг тийм ашигтай зүйл байхгүй шүү дээ. Ашиг болдгоо юм уу? Олохгүй шүү дээ. Огт уу? Олохгүй үедээ олохгүй шүү дээ. Эн чинь тэр чигээр ирсэн шүү дээ. 9 жил зохион байгуулж байгаа тийм ээ. 9 жилийнхэд нь онсон жил нь маш цөөхөн. 1 2 байна уу 3 л. Тэгэхээр яасан баг? Үлдсэн 6 жилд нь дандаа хасах хүлээж явсан байх нь. Хиний төлөө энэ зүгээр ерөөсөө ашиг олж мөнгө олох гэдэг нэгдэх зүйлээсээ илүүтэй соён гэгэрүүл энэ дуртай зүйл залуучуудад дуртай зүйлийг харуулах магадгүй дэлхийн дээр одтой гой авчирч өгье гэдэг нэг юм том өөрөө соёлын брэнд магадгүй хөгжмийн аялал жуулчлалыг хөгжүүлэх маш том юм зорилготой урт хугацаанд явах юм зүйл гэж харж байна. Тэрийг нөгөө ярьцлагын цаг дуусгаад энэ уучлаарай ингэж чаргалан төлөж байгаа. Би ивентийн талаар ойлгож байгаа мэдчихэж байгаа. Зүгээр нэгд хуулаа харж болохгүй юм уу? Тэр ч угаасаа тодорхой хоёрын нэг дэрэмжлүүдээ. За одоо хоёрт хувь хүнийхээ ёс суртахууны үүднээс за би энэ тоглолтыг энд миний хамааралтай компани хийх гэж байгаа. Би энэ дээр өдөр тов өгөөд миний энэ хариуцж байгаа энэ төрийн өмчтөө энэ байгууллага дээр хийгээд дими юмаа гэдэг татгалзал байж болохгүй л гэдэг асуулт. Би бүх одоо тэр хийдэг компаниудаас сая гарцсан шүү дээ. Ер нь бол өх юмаа өгөөд хүмүүст нь юмаа өгөөд ингээд ер нь бол харцсан. Тэр хүмүүс ч одоо бас энийг ингээд дандаа ингээд одоо яг нөгөө хусавч арилахгүйгээд байгаа л да би тэрийг ойлгож байгаа. Тийм ээ. Гэхдээ одоо ингээд тэр байгууллага ч бас өөрөө ингээд цаашаа бие ингээд авч яваад цаг нь болцсон шүү дээ. Тэгээ тэрийг одоо бас ингээд наадтай ингээд наагаад авах бас шаардлага байдаг юм уу. Тэгээд нэгхэн жилийн нэгхэн өдөр нэгхэн л тоглолт. Энэ хүнд яг ямар охирол учруулах юм. Тэгээд дээрэс нь би бүх одоо залуучууд нь өөрсдөө ингэж ямаа хийгээд тусдаа аваад явж байгаа. Яг инх жаргалан гэдэг зүйл чи одоо ингэж энэ хоёр чинь салчлаа шүү. BRB-гээс одоо ямар ч хамааралгүй болчихсон. Салцсан шүү дээ. Хувьцаа эзэмшигчдэр нь ямар хүмүүс байна? Баггүй. Та хувьцаа эзэмшигч шилжүүлсэн. Хэн шилжүүлв? Шилжүүлсэн хүний та тэгээд юун дээрээс харчихгүй дөө. Энэ том компани эндээс хамааралгүй болно гэж байхгүй л да. Одоо тэрийг шүүгээд би бас хараад мэдээллийг нэгтэлчихье. Нэг тэр. Хоёрд эн чинь өөрөө нөгөө хууль зөрчиж байгаа нэг үйлдэл та яг хуу татгалзчихж байгаа гэдэг байдлаар тайлбарлаж болж байгаа ч гэсэн энэ бол нөгөө нэг бит хоёрын ярилцлагын ихэнд яригдаад байгаа. Ёс суртахууны хэм хэмжээний тухай зүйлэлтэй ер нь бол энэ зүйлийг өгөн та бодож үзүүлэн зүгээр л байгаа. За сая нэг юм нэг хоёр ажилтан авцсан байна гэдэг ингэсэн шүү дээ. Би тэр хоёр хүнийг ажилдаа болсон дээр ерөөсөө асуудал ярих гаагүй. Ер нь тэр өмнө тэр хоёр хүний ажиллаж исэн местгүй тэр оронтон дээр байсан хүмүүс яаж чөлөөлөгдсөн гэдгийг л асууж тавьж байгаа асууж байгаагүй. Ер нь тийм юу байгаагүй юм те. Шинээр өчтөрөөс ярьсан, шинэ бүтцээсэн. Өмнө нь бол маш цөөхөн үнэтэй ингээд бараг 10 өрөхгүй үнэтэй байсан баг шүү. Бүтцээ хийж оронтоо гаргаж ирээ та компанийнхаа төлөвлөлийг аваад ажиллаж. Энэ өөрөө онцгой салбар шүү. Тий. Онцгой салбар. Бас мэрэгжил шаардна. Энийг бас жирийн хүн орж ирээд яг байх ёстой тухайн инженер техникийн албан ажилчид гэдэг юм уу. Бас шууд ингээд зах зээл дээрээс олдоод ингээд гаргаад ирэх тийм мэрэгжил бас биш онцгой.
тодорхой хэмжээнд бас олон жил ажилласан туршлага практик шаардна. Тэгэхээр би бага бүрдүүлэхдээ өмнө ажиллаж байсан байгууллагаасаа туршлагатай хүмүүсүүдээсээ болвол татсан. Гэхдээ тэр хүмүүсүүд өмнөх ажиллаа өгсөн. Тэгээ энд ингээд ажлынхаа цагаар зөвхөн цэнгэлт хүрээлэнгийнхаа ажлууд дээр ингээд юмудаа 25 сая төгрөгийн төрийн тендер авцсан гэж бас нэг асуудал үүсэл байна. Яваараа харлаа. За. Үнэхээр би RB гэдэг компани дээр 3 ийм ажил авцсан байна л да. Нэг нь яг соёл урлагтай холбоотой бүр нийслэлийн соёл урлагийн ажил байна. 5 сая төгрөгийн. За нэг нь 15 сая төгрөгийн за бас нэг юутай ажил байсан. 5 сая төгрөгийн бас нэг ийм эрүүл мэндийн байгууллагатай холбоотой энэ ажил байсан. Ингээд төрд ажиллаж байгаа хүн энэ тендерт оролцоо явуулах нь бас зөв буруу юу гэж бод. За та сая ингээд бас нэг бас л ингээд яг болно л доо бид нар бүгдээрээ л алдаа гаргадаг. 5 сая алдаа гаргачлаа. Нэгдүгürt би төрд ажиллаагүй. Таны одоо энэ дээр байгаа материалууд чинь тэр 5 саяуд чинь 23 оных байсан. Би 23-ын шүүж хараагүй. 23 дээр байгаа шүү. 24 оны 12 сарын 26 би 23 оны 5 сарын 30 15 сая төгрөг. Тийм би 3 жишээлсэн тийм ээ. За нэг нь наадах чинь. Окей. За энэ энэ өөрөө тендер биш. Та энийг нэг хараад байгаа 24 оны тийм 12 сарын 26. Та энэ тендер биш шүү дээ. Энэ ажлаа авцсан төлөөлөгч болсон байсан шүү дээ. Энэ тендер биш. Та тэрийг ойлгож байгаа тийм. Энэ тендерийн бэлтгэний нийлүүлэгч дээр шилэн данс дээр байна л да. 5 сая 500 мянган төгрөгийн 5 сая 390 мянган төгрөг. Тендер. За энэ 23 онд 15 сая тий сэтгцэн. Түрээсийн зардал залуучуудын хилцүүлэг сургалт уулзалт гэдэг. Сургалт уулзалт гэдэг ийм үйлчлэгээнүүд. Ажил үйлчлэгээ. Энийг та нэг хараад байгаа. 24 оны 12 сар гэж байгаа. Та бол төлөөлөгч болсон. Энэ ажлаа авсан баахгүй. Иймэрхүү зүйлийг л ингээд яг шудраг байх хэрэгтэй л дээ. Ер нь бол оролцож гин оролцохгүй байна уу? Тэр аж ахуй нэгж өөрөө оролцсон юм аа гэдэг ингээд иймэрхүү зүйлийг бас яриад явчихсан залуу хүмүүсийн хувьд бол асуудалгүй шүү дээ. Энэ тендерийн энэ зүйл дээр та ямархуу байр суурь хэрэглэж гэж байна. Бүтээрийн бас ярьж тендерийн байр суурь дээр бол би бол хэлсэн би ерөнхийдөө бол одоо хувийн хвшилд ажиллаж байхдаа тэгээ ингээд төрд орж ирэхдээ нэг ширхэгч тендер авч байгаагүй гэж хувийн хвшилд байхдаа авч байгаагүй гэж үү? 23 онд та авцсан л шүү дээ. Энэ 15 сая төгрөг. Би бол энийг ингэж ойлгосон шүү. Би бол энийг ингэж ойлгосон шүү. Манайх бол миний мэдж байгаа мэдээлэлээр бол манайх ямар нэгэн тендерт бол ороогүй. Тэгэхээр энэ одоо тухайн ажил үйлчилгээ явсан. Одоо энэ бол 15 гэдэг бол маш жижиг ажил үйлчилгээ. Одоо буюу нэг юм сургалтын одоо микрофон юмны зөвлөх үйлчилгээ үзүүлсэн юм уу? Эсвэл бол жижигхэн нэг 2 3 та дийлэгц тавьсан юм уу? Эсвэл нэг жижиг өсгөгчтэй одоо тийм ажил тавьсан юм. Тийм л ажил байна. Тэгэхээр энэ ажлыг тухайн гэрээлээд цаад одоо энэ төрийн үйлчилгээний байгууллага нь энэ дээр шивцнийг яг үндэ би өчигдөр бас мэдлээ. Тэгээд миний өнөөдрийг хүртэл ингээд хэлж ярьсан юм. Бид нэр албан ёсоор тендерт бол орж нэг ширхэгч тендер аваагүй гэдэг нь би тэр. Энэ одоо ингээд шилэн дансыг төрийн энэ байгууллагыг ингээд тэр чигт бас үүсгэж болохгүй л дээ. Энд чинь ингээд гэрээн байгаад албан ёсны санхүү нэгтлэнгууд нь өгөөд аудит нь ороод би тайлбарлаад байгаа юм. Би тендерт орсон гэдэг нэг ширхэгч мэдээлэл би өөрөө мэдэхгүй байгаа. Байгууллага гэрдэж авсан. Энэ асуудлаа дахиад нягтлаад ерөн гэдэг нь бас олон нийтэд мэдээлэл өгөх нь ерөн зөв шүү. Энэ би нэг юм төрд ингээд аль болох өмч төвлөрөх нь та одоо бизнес салбарын сайн мэдчихс тээ. Төрд эрх мэдэл нэмэгдээд эдийн засгийн энэ объем нэмэгдэх нь улс орны чөлөө зах зээлд бол хортой байдаг. Одоо 100% болсон шүү дээ. 100% одоо ингээд цэнгэлдэг чинь 100% ингээд нийслэлийн өмч болсон. Та нэг дүнгиж ажил авсныхаа дараа нэг 66% IPO үе ингээд ярьж ирсэн тээ. Энэ ажил маань юу н яг чимээгүй болчихв. Энэ шүрэн бол их зөв ажил шүү дээ. Олон нийтийн болгоод хараа хяналтыг нэмэгдүүлээд төр зөвхөн оролцогчийн үүднээс оролцоод менежментийн баг нь ингээд явах нь зөв шүү дээ. Энэ ажил маань юу болж? Яг одоо ингээд нөгөө чинь зогцоорол явна л да. Ер нь нөгөө төр хувийн хвшлэлээр одоо энэ $350 сая нэг их 80 төгрөгөө төр хувийн хвшлийн түншлэлээр явуулъя гэдэг форматаа тогтож байгаа. За ингээд энэ хүрээндээ болвол саяны тэр өмнө ярьж ирсэн зүйл бүгд төлөвлөгдөж байгаа. Ишинэл явах болов уу гэж би бодож байна. Олон нийтийн оролцоотой
Тэгэхдээ нэг зүйл байгаа. Бид нэр судалгаа хийгээд үзсэн чинь ер нь гадны цэнгэлтгүүд 90% нь ялангуяа одоо энэ урагшаа тэгээд бол дандаа төрөмчд байт юм бэл. Ямар газар хувийн салбарууд цэнгэлтгийн төсөл рүү орж ийн гэхлээр нөгөө дэлхийн хэмжээний супер одоо багуудтай тийм одоо орнууд хотууд дээр хувийн хвшлийнхэн цэнгэлтгийн одоо төслүүд рүү орж байна. Ягаад гэвэл тэнд мерчендайз сайн байна. Тэнд тасалбарын борлуулалт маш сайн байна. Маш олон дагах нөгөө бүтээгдэхүүн үйлчилгээгээр дамжуулж ашиг орлогоо зар сурталчилгаагаар олж байна. Өөрөөр хэлбэл ашиг орлого олох боломж нь илүү учраас. Тэгэхээр бид нэр судлаад үзсэн чинь Монголд тэр формат бол маш хэцүү юм бэл. Монголд хэрвээ хувийн хвшил одоо энэ төв цэнгэлтгийн төсөл рүү хөрөнгө оруулалт хийвэл ер нь бол нэлээд хугацаа шаардна эргэж. Тэгэхээр ер нь бол бас асуудалтай юм бэл. За одоо нэвтрүүлгийнхаа сүүлийн 2 асуултыг асуугаад хоёулаа нэвтрүүлгээ дуусгах гэж байна. За яг тэр хувийн хвшлийн бүтээн байгуулалтыг би муу сайн гэж энэ удаадаа ярих боли. Энд ингээд акц дэвшил олон зүйл байгаа. Нөгөө терминалыг ярих гэдэг юм л да. Энэ бөөн асуудал үүсэл энэ дээр ингээд хэвлэлийн хувьд улс төрийн хувьд ингээд асуудал үүсэж ирсэн. Яагаад ингээд одоо нэг намд орохоо мэдэхгүй байсан юм уу? Яагаад ингээд Бямцаг сайдыг та асуудалд оруулаа яваадс. Тухайн үед бол нэлээд дайралт ирж ирсэн. Тэгээ цаад эзэн таныг гэд өчигдөр яриад нотлоод л яригдчихуу да. Тэр юу н тийм зүйл болсон юм уу? Цаад эзэн гэдэг нь одоо тэр Бямцаг сайдыг терминалыг номинлуу нүүлгчлээ шүү дээ. Танах ашиглалтанд орохдоо зэрэгцээд яг энэ үед маш олон асуудлууд үүсээд Бямцагт ашиг сонирхлын зөрчилтэй байна. Номин инглээ гэдэг ингээд зөндөө асуудлууд үүсчихсэн. Тэгээ энэ асуудал үүсгэжсэн хүн захиалагч нь таныг л гэж өчтөр хэлээд бүр баримт нотлохоо үзүүлээд байна л. Яагаад ийм зүйл юу н хийсэн? захиалагч гэж юу ах вэ? Ер нь бол тэр чинь ингээд хэвлэлээр маш их зүйл болсон. Тэгэхээр бид нэр бол тухайн одоо байдал маш ингээд хурцтмал маш их хилан болж исэн үйл ахгүй. Тэр үед л хандсан зүйл. Хандаал одоо ийм асуудал болж байна гэдэг. Тийм л хоёр хүний хоорондох яриа. Терминал бол өөрөө үнэхээр тухайн үед болсон зүйл нь зөв байсан уу буруу байсан уу гэдэг нь бол өнөөдөр ингээд терминал өөрөө бүтээн байгуулалт нь ингээд бослоо цаг хугацаа харуулж шít. Бид нэр яг худлаа ирж ирсэн юм уу? Үнэхээр гоё юм хийх гэж ирсэн юм уу гэдэг. Сонгон хайрхан дүүрэгт бол энэ шинэ Улаанбаатар баруун терминал гэдэг төсөл маань 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн. Түүнийх нь 40 тэрбум төгрөг нь банкны санхүүжилтээр зээл авсан. Хөгжлийн банк лөө? Голомт банк. Хөгжлийн банкны бас нэг асуудал байгаад байсан тийм. Голомт банкны зээлээр. За ингээд сарын иргэн төлөлт нь тэрбум төгрөгийн иргэн төлөлттэй. Түүнийх нь 600 орчим сая банкны хүү гэж та боддоо. Тэгэхээр яг л хувийн хвшил өөрсдийнхөө бизнесийн зарчмын дагуу төслөө бичээд цаасан дээр байхаас нь энэ төслийг хийсэн. Тэгээ уг нь ингээд маш гоё зүйтэй зүйл хийх гээд байна гэд яг барилгын ажил ихэлсэн чинь бүх бидний концепцаа танилцуулаад энд одоо бас тодорхой хэмжээнд хот өдөг холбогддог том цэг байгаа учраас бид нэр хамгийн хурдтай байж болох богино хугацаанд чанартай хийх одоо энэ хөлбрийг харж байна. Гэхдээ энд бол бид нэр удаан хугацаанд хийх байсан бол мөнгө хэмнэх байна. Хурдан хийж байгаараа бид нар бас зардлыг өсгөж байгаа шүү гэдгийг тайлбарласан. Тэгээ барилгын ажил ихэлсэн чинь л яг тэр нүүлт суултын ажил явсан л да. Тэгээ бидэд бол яг үүндээ бас жоохон гайхсан. Хамгийн одоо яг ингээд мөнгө санхүүгийн үед хэцүү тулгарч байгаа одоо үе байхгүй. Тэгээд өнөөдөр бол бүтээн байгуулалт дуусчлаа. Одоо үйл ажиллагаанд докторчих гээд явж байгаа. Нийт бүтээн байгуулалт маань саяны одоо өртгөөр бассан 20 орчим тэрбум төгрөгийн бас өглгүүд байгаа. Ингээл сонгон хайрхан дүүрэгт хамгийн төв зам дагуу одоо гой бүтээн байгуулалт, чанартай бүтээн байгуулалт хийсэн баха гэж бодож байгаа. Тэгээд терминал өөрөө яг өнөөдөр ингээд 100% нөгөө шин терминал руугаас нүүж ороогүй юм байдалтай байна. Нөхцөл байдал юм байна. Хойноо зогсоол, автобусны зогсоолуудыг бид нэр хийгээд өчгсөн. Доороо зогсоолтой, зүүн талдаа зогсоолтой, уртаа зогсоолтой. За тэгээд нийтийн эзэмшлийн талбай дээр барьчлаа гэдэг шиг байна л л. Тэгээ манай гэр бүлийн хүн хийдэг бизнес нь энэ терминалыг ажилуулад ингээд өдөр тутмын аваа явдаг. За ингээд тэр өөрийн өмчтөрөө л хийсэн зүйл. Ерөөсөө одоо манай газрын өмчлөөд авсан юм тийм. Одоо тэгээд нэг баяа айлын хүргэнгээл аягүй их цоллууллаа шүү дээ. Одоо манай Адам аав бол ингээд
баяр гэж хүн байдаг шүү дээ. Тийм. 1997 онд тухайн тэр газрыг ингээд худалдаж авч ирсэн түүхтэй юм байна. Сонгой харихны Баярт гэдэг хүнийг улс төрийн өрөөнд бол их сайн мэднэ. За та бас тэгэхээр 97 онд худалдаж авч ирсэн газар 2008 онд одоо ингээд Сонгой харахын дүүрт бас ингээд те намд ингээд бас ажил төрлөө карьераа эхлүүлж ирсэн. Тэгэхээр цаг хугацааны хувьд хоолойгоо тэнд ингээд албан тушаалаа ашиглаж тэр терминалыг авах боломж байхгүй аль хэдийн 10 жилийн өмнө болцсон зүйлийг л одоо ингээд бас мэдээлэл одоо дутуу гэх юм уу нийтийн эзэмшлийн зогсоол дээр терминалаа барьчлаа л гэд бас буруу ойлгоод байгаа шүү. За холбогдох байгууллагууд нь тэгээ тайлбараа өгөөд асуудлыг шийдээд явах бах. Сүүлийн асуулт одоо энэ 10 хэдэн тоглолт болно гэж байна шүү дээ тий. BRB энд ингээд тоног хөрөмжөө нийлүүлэх юм уу? BRB ганц нэг байгууллага дээр нь бол нийлүүлж байгаа байх гэж би бодож байна. Нийлүүлж байгаа байх. Ер нь л жишгэн тийм л байдаг. За ярилцах цаг маань бас өндөрлөлтсөн байна. Жохон цагаасаа хэтэрсэн байна. Урилга хүлээж аваад оролцсонд баярлалаа. Тэгээд яг хуу тантай ярилцлага хийсэн гол үндсэн шалтгааны нэг маань ингээд нэг юм болж байгаа зүйлийг дэвргээд юм уу эсвэл ямар нэгэн байдлаар нэг юм сенсац хөөгөөд явах биш. Агуулга нь юм байсан шүү. Алдаа нь энэ дээр байсан шүү. Төрд орж байгаа, төрд төлөөлж байгаа хүмүүс цаашдаа ийм зүйлсүүдийг бас бодоод явуулна зүгээр юм шүү дээ. Иргэд олон нийтийн чинь шүүмж ийм байгаа шүү гэдэг өнцгөр ярихыг хүссэн. Тэгээд нөгөө ухаандаа ургуулад бодоод явна уу, уландаа гიშгээд явна уу гэдэг нэг үг байдаг шиг та бас ингээд асуудлыг өөрөөр хараад бас асуудал дээр өөрөөрөө дүгнэлтээ хийгээд яваараа гэж хүсье. Ёс суртахуунгүй боловсрол бол нийгмийн аюул гэдэг тийм үг байдаг юм байна лээ. За урилга хүлээж авсан танд баярлалаа. За баярлалаа. За баярлалаа үзэгчдээ энэ телевизтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногийн дугаараар эргээд уулзъя. Баярлалаа. Баяртай. Батулга ард түмний өөмөнд самуунд ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Үнэхээр сайдаг. Энийг ч нэр төвшөлөхгүй. Төрлөө орхидмааргүй. Төшөв рүү орхидмаар болсоо байдаг шүү. бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш бид нар хамтдаа ядагдах ёсгүй. Тэрс үдээхэд би билээ.